Сайн байцгаана уу? Бамби ТV байна. Ингээд энэ удаагийн та бүхэндээ товчлон хүргэх цуврал бол жүжигчин Пакуайны гол дүрсэн тоглож буй голлайн цуврал юм. Энэхүү цуврал нь гэмт хэрэг, триллер, драм төрлийн цуврал бөгөөд нийтдээ 10 ангитай. Кино эхлэхэд гол дүрийн эмэгтэй бороотой өдөр машин барин хин нэгэнтэй уцаар ярьсаар харагдана. Уцаар ярьж буй хүн нь түүнд их л урлсан аятай. Чамайг хинч байсан заавал олж наа машиныг чинь авахтаа л нэг авандаа гэж зандрангуйлж байхад тэр эмэгтэй их л айж төгсөн харагдах бөгөөд машины ачааны хэсэг авсан мэт зүйл харагдаад энэхүү үзэгдэл солигдно. Киноны дүрслэл солигдож нэгэн хаалганы хонхт харахад гол дүрийн эмэгтэй сэрэн хаалгаа онгойлгоно. Хаалганы цаанд байрны эзэн эмэгтэй байх бөгөөд найз залууг нь байгаа эсхийг асуугаад сүүлийн 3 сар түрээсээ огт төсөнгөө яаралтай найз залуудаа дамжуулаад хэлээд өгөөрэй л гэн. Найз залуу руу залгах боловч утсан унтраастай байсан бол холбогдож өрөөсөж чадсангүй. Мессеж үлээгээд орхлоо. Ингээд ажил руугаа явж байх замдаа юм худалдаж авах боловч картыг ашиглах боломжгүй болсон бай. Картынхаа үлдэгдлийг шалгаад үзтэл тэгвэн үлдсэн байлаа. Дүрийн эмэгтэй Ким Хэжүүг нь онгоцны бодлын ачаа шалгах хэсгийн туслах ажилтан. Харин түүний найз залууг Ид Уян гэх бөгөөд туслах хэсгэгч. Хэжүүд Уянтай уулзахаар онгоцны бодол дээр хүлээн. Уяны хуваарт нислэг газарсан ч тэр гарч ирсэнгүй. Дарга нь Хэжүүг дуудан бүрэн өөрийг нэг хүн хайж ирээд авах ахна гэж хэлсэн ч сэжигтэй санагдаад тийм хүн байхгүй гэж хэлээд явсан гэдгээ хэлнэ. Хэжүүч талархсан хэлж ахиж ирсэн ч намайг энд ажилдаг гэдгийг нууцлаад өгөөрэй л гин. Уян Тайландд байх бөгөөд мөнгө хүлэгчид түүнийг олоод хүрээд ирнэ. Хэжүүд Уянаас дуудлага ирж гэртээ байгаа л хэрэгтэй зүйл аваад яаралтай цогт гэж хэлээд буцаа тасалж хав. Хэжүү яран ямаа бэлдэж байтал хүмүүс хүрээд ирэхин тэр шүү. Цүнхээ аван балконоор өрсөж арай гэж цогтож чадна. Найз залуугаа залган юун хүмүүс болох талаар яагаад мөнгөний асуудал орчихсан гэдэл асууж эхлэх нь тэр. Уян өнгөрсөн жил найзуудтайгаа мөрөөдөө тоглоомын газар орж мөнгө алдчихсан гэдгээ хэлнэ. Хэжүү цуглуулсан мөнгө байгаа өрчин хэд юм бэ л гин. Уян сая улзаа төлчихсөн эндих асуудлаа зохицуулчихсан. Санаа зовлтгүй. Маргааш улсяа л гин. Мөн маргаашийн каргогоор ирэх нэг ачааг онгоцны шалган дээр бичлэн шалгаад хэрвээ ямар нэг юм гарч ирвэл аргалаад өгөөрэй л гин. Хэжүүж аргагүй ирэхэн зөвшөөрнө. Амрах хуваартай байсан ч өөр хүнтэй ээлжээ солиод ажиллахаар ирлээ. Хэжүүгийн ажлын үүрэг бол компьютер дээрх ачааны сканер хэсэг жижигтэй бараа илэрвэл бусадаа дамжуулан хэлэх. Уяны хэлсэн бараач ирлээ. Авсны хайрцаг байх бөгөөд маш хүнд харагдана. Хэжүү хяналтын дэлгэцийг харан маш их гайхаад металл илрүүлэгч дуурав. Дарга нь яагаад дуурсан талаар асуухад бэхлэлтийн бүсний металл байна гэж худал хэлээд аргалаад өнгөрнө. Дарга нь нэг их зүйл асуулгүй шууд л нэвтрүүлчихв. Авсыг хариуцсан хүмүүс нь хар машинд ачин хөтлөхөн тэр. Сонирхолтой Уян тэр машины уур судал сууж байхын тэр. Гэнэт Уян буу гарган ирж жолоочд тулган хамгаалтын машинуудаас салан үүр замаар явна. Хэсэг явж байгаа жолоочийг хөөж булган машиныг аваад явчихан тэр. Уян мөнгө хүлэгч рүү залган өөрийнх нь бүх өрийг цариулаад мөн 10 тэрбумыг бэлгээр шүн дунд гэхэд бэлт гэж сүртүүлэн мөнгийг шалгасны дараа машины байршлыг хэлж өгнө гэж тохиролцсон. Мөнгө хүлэгчийг хичээл гэх бөгөөд хичээл цагдаагийн газар дах холбоотон лугаа залган Уяны утасны байршлыг тогтоолгохоор болно. Ингээд шүн олж Уян Хэжүүгд нуугдаж буй газар лугаа дуудана. Хэжүүд шинэ утас өгөөд одоо хүнтэй уулзчаад залгах юм бол энэ машиныг хэлсэн газарт нь аваад хүрээд ирээрэй. Хэрвээ хэрэг бишдэх юм бол энэ утсыг хаяад машиныг аваад хаашаа чамаагүй зүгтаарай гэж хэлнэ. Хэжүү бүхнийг мэдхийг хүсэлж Уян энэ ажлаар бүтчих бол хамтдаа Франц явж бүхнийг шинээр эхлүүлье гэж амлалт өгөөд яваад өгнө. Уян төв зам дээр гарan яран алхаж байтал гинэт хар машин хамаг урдаараа ирж мөргөд Уян маш хол шидэгдэв. Мэдээж энэ машиныг жолоож нөгөө мөнгө хүлэгч хичээл байх нь тэр. Хичээл эргэн тойрныг нэгжээд машиныг яаралтай ол гэж хүмүүстэй тушаана. Хэжүүж энэ бүхнийг холоос харж байгаад их л балмагдан уйлсаар машин руугаа буцангуун. Машин дотор уйлаа сууж байтал Хэжүүгийн утсан дуудлага ирхэн тэр. Энэхүү дуудлаганд Уян байх бөгөөд Хэжүүг яаралтай зүгт үнэхээр уучлаарай гэж хэлээд утсан тасарч хав. Хичээл Уяныг үхсэн эсхийг шалгахаар ирээд Уяны керманд байсан утсыг нь авчихв. Жолын хүмүүс машиныг хайсаар машиныг жолоодож байсан залуу машиныг олоод очихын тэр. Машин төвжээтэй байсан тул түлхүүрийг нь Уянд байна уу гэдгийг шалгуулахаар бусадтайгаа холбогдно. Хичээлч Уянд түлхүүр байхгүй машин дотор хүн байна гэдгийг нь мэдчихнэ. Машины шилийг хагалж эхлэх бөгөөд Хэжүүж машиныг асан дайрхын дээрээ шууд л цугтав. Цугтааж байхдаа хичээлийн машинтэй мөрөлдчихэн тэр. Нэг юм ухан ороод машинаа барин цугтааж байтал хичээл гинтэл гарч ирж үсрээд машины дээр гараад зүгтчихнэ. Хичээл хоёр гараараа ачаанаас барьж байсан тул машины уур шилийг толгоогоороо мөргөж эхлэн. Азар замын залгаад хар тонслон хичээлээс салж чадна. Хичээл яг л улаарсан ууртай бох шиг харагдаж байлаа. Ингээд киноны эхлэл хэсэг рүү ирнэ. Хичээл Хэжүүрөө залган машиныг л авчираад өгчхүүл Уянтай тохиролцсон байсан мөнгөө өгөө л гин. Хэжүүж уцыг шууд л цанхаараа гаргаж шидчихв. Хэжүү явсаар хаагдсан хуучны хүн гарц дээр ирэх бөгөөд өөртөө зүхтахыг хүссэн хуучны хар бараан зүйлээ эргээд ирж эхлэдэ гэж хэлэн бага насны дурсамжаа бодно. Түүний дурсамжинд бага насны хүү охин хоёр энэхүү түнэлийн гадаа зогсож байх бөгөөд охин нь нохоогоо хань түнэл рүү орхон тэр. Хүн
гүйж яваа талтар нь томоос том ухсан нүхэнд унчхан тэр. Ингээд хээжүүд түнэлээр машина барин явсаар замын төгсгөл машиныг орхин явж байх үедээ гинэт дугяаны хэлсэн бараг л өөртөө аюулгүй байлгах юм бол хэн ч яаж чадахгүй гэж хэлснийг санаад авсан дотор яг юу байгааг олж мэдхээр буцан очино. Тээжийг нээж авсыг онгойлгоход авс дөрөнд том алтан гулмаа байх нь тэр. Ингээд 1-р анги тусна. Ингээд 2-р анги эхлэхэд нөгөөх нүхэнд унсан бага насны охиныг ээж нь болон түүний найзууд олсон байлаа. Энэ охин бол хээжүү. Ээж нь түүнийг үргэлжил нүд үзүрлэн. Төрөх ёсгүй байсан юм гэж байнга л хад үзэн. Тиймээс ээжигээ авгыг тэгж дуудана. Ээж нь мөнгө олдох юм бол Голланд гих алдартай буудлын мөрөөдөө тоглоомын газар очин алдчихдаг байв. Нэгэн өдөр тэр хоёр гэрлүүгээ автобусаар явж байхдаа хээжүү сургууль сурмаар байгаагаа хэлнэ. Ээж нь түүнд дараа жил Сөүл рүү нүгээд тэндээ шинэ амьдрал эхлүүлж шинэ сургуульд орцгоё гэж амлал өгнө. Гэтэл тун удалгүй мөнгөний төлөө ламбард ажилладаг эртээ гэрэл нь тэндээ үлдэцгэн. Энэхүү хээжүү нэгэн хэвийн уйдгартай амьдралаар амьдарсаар нэг л мэдгэд авлах сургуулийн сурагч болсон байв. Тэдний ажилладаг ламбар шөндөө мөрөөдөө тоглоомын газар болон хувирах бөгөөд хээжүүч тэнд ажиллана. Хээжүү энэ газарт үлдэх юм бол ээж шиг амьдрахаас өөр аргагүй болох тул эндээс явахын тулд бүхий л мөнгөө хадгална. Цуглуулсан мөнгө нь юунд ч хангалтгүй байх тул амралтын өрөөнд дэх төгжээтэй шүүгний кодыг тайлах гэж өдөр бүр л оролддог байв. Эцэст нь нэг юм кодыг нь олж онгойлгож үцхэд дотор нь дүүрэн барьцаан тавьсан үнэт хэдлэл байх нь тэр. Ээжийнх нь нөхөр мөрөөдөө тоглоомоос гадна хүмүүс мөнгө зээлдэг байв. Түүнийг өрөө төлөхгүй байгаа хүнийг зодож байхад нь хээжүү харцхан. Хээжүү амралтын өрөөнд хичээлээ хийж байгаад унтаад өвчсөн байв. Тэл өрөөнд нь ээжийнх нь нөхөр орж ирээд түүний бие төрж эхлэх нь тэр. Хээжүү шууд л түүнийг түлхэгч тоог шинжгүй ахин ойртоход нь ширээний гэрлэр толхоорон зохин шууд л гараа зүгтаачихв. Ингээд нийтийн утаснаас ээж рүүгээ залсан ийм аратантай хамт амьдарч байхаар хамтдаа зовтыг их боловч ээж нь түүнд мөнгөгүй байж хайчих юм. Тэглээж би чиний ээж биш гэж хэлээд уцаа тасалчихна. Ингээд киноны үзэгдэл солигдов. Хээжүү ажилдаа ирсэн байх бөгөөд цагдаа руу залган дугяаныг яаралтайгаар имлэг рүү хүргэсэн гэдгийг лавлахаас олж мэднэ. Ингээд имлгүүд рүү залган дугяаныг хайж байтал хамт ажиллаг хүн нь ирж хяналтын камер шалгах өрөөнд бүгдийг нь яаралтай цугуул гэж хэлснийг дамжуулан хамтдаа явцгаана. Дугяаныг хайж цагдаа нар ирсэн байх бөгөөд өдрийн авсны хяналтын бичлэгийг үзээд хээжүүг яагаад дээш нь мэдэгдээгүй талаар асуухад дарга нь зөвшөөрөл өгсөн гэдгээ ч хэлнэ. Бичлэг дээр авсны дотор тал яг юу байсан гэдэг нь тодорхой харагдахгүй байлаа. Хээжүү дугяан хоёрын харилцааг ажлын газрынхаа ногт мэдэхгүй тул хээжүүч цагдаа нар дугяантай мэдлэг төдийл харилцаатай гэж хэлнэ. Энэ үед дугяаны хүргэгдсэн имлэгийн мэдээлэл цагдаа нарт ирж тэд яараа явцгаана. Хээжүүч түүнийг аль имлэгт байгааг олж мэдэв. Дарга нь хээжүүг дуудан уулзаж хэрвээ дугяан амьд үлдэх юм бол хэрэг томорч бид бүгд том асуудалд орно. Тиймээс өнөөдрийн ажлаа тусгаад маргаашнаас ажиллаа ирэх хэрэггүй. Халагдах хүргэлээ өнөөдөр биччихээд яваарай гэж хэлээд яваад өгнө. Хээжүү имлэг дээр иртэл дугяаны асран хамгаалагч гээд хичоолыг совлогч дуудан уулзаж байх нь тэр. Дугяаны хагалгаа амжилттай болж энгийн өрөөрөө шилжүүлсэн ч доогоор уулзах боломжгүй гэдгийг нь хэлнэ. Хээжүүч түүний хэн гэдгийг санамгцаа шууд л гараа зүгтаажав. Шүн дунд болж хээжүү нууцаар дугяаны өрөөнд орж ирэх нь тэр. Дугяан чудалгүй ухаан оров. Хээжүү цагдаа нарт мэдэгдэцгээе гэх боловч дугяан мөнгө хүлээгчдийг маш аюултай хүмүүс учраас болохгүй л гэн. Хээжүүч машиныг хаана нуусан гэдгийг хэлж дотор нь 10 кг-ийн алтан гулмаа 100 ширхэг байсан гэдгийг ч хэлнэ. Дугяан авсан дотор байсан зүйлийг хард амих гэж бодож байсан тул ихэд гайхах нь тэр. Ингээд маш их хэмжээний алтны талаар мэдсэн нүгийн хээжүүд хууль бусаар бараа оруулж ирсэн ч алт гэдгийг нь мэдэхгүй бол маш бага ял өгнө. Дав заллаад аль болох эрт суллагдахыг оролдох болно гэж хэлнэ. Тиймээс суллагдал үхэлтэд тулгарсан ч өөр хэнийг хэлэхгүй байцгаая гэж тохиролцсон. Дугяан хээжүүд алтыг хонглын газар дор нууж авсыг нь шатаагаад машиныг хуучин нууж байсан газарт тавиачин тавиад урууны хийг бүгдийг нь арилгаарай гэж хэлнэ. Хээжүүч бүгдийг нь хэлснийхэн дагуу хийн. Хичээл дугяаны өрөөнд орж ирж уулзсан. Дугяан түнд буучин тохиролцсныхоо дагуу мөнгийг данс руу шилжүүлээд мөн гадаад руу зүгтаалгаж өгвөл бараг хаана байгаа гэдгийг хэлж өгнө гэх бөгөөд хичээл ихэд уурлан хутга тулган сүрдүүлж бараг л оёдлуудыг нь задлах шахна. Азар гадаа цагдаа нар байсан тул тэдний уулзал ингээд дуусна. Хээжүү ээж дээрээ ирсэн байлаа. Шинэ ажил олтлоо хэсэг хугацаанд хоноглох газар хэрэгтэй болсноо хэлнэ. Явснаасаа хойш анхудаа иргэн ирж байгаа нь энэ байлаа. Ээж нь нөхөртөө зодуулж амьдсан хിവэр байгч. Хээжүүгийн ядарсан царай шороотой хувцсыг нь хараад хаана юу хийж яваа юм гэд ихэд санаа зовж түүнийг ламбардны амрах өрөөнд амьдарч болно гэж хэлнэ. Дугяаны өмгөөлөгчийн төлбөр хээжүүгийн амжиргааны зардалтыг мөнгөний хэрэгцээ их байх тул тэд нэг гулмайг авч үлдсэн байлаа. Ингээд тэр гулмайг мөнгө болгон солиулах арга хайж эхлэнэ. Мөн дугяан хээжүүд эрен хамтаа болохоро бүх гулмайг зараад хаашаа ч хамаагүй явж амьдралаа шинээр эхлүүлье. Энэ бол ахиж хизээч бидэнд олохгүй боломжоо гэж хэлсэн бай. Цагдаа нар нуусан машиныг олох бөгөөд дотор нь хойсон байна гэдгийг хичоолд мэдэгдэнэ. Хичоол машиныг жолоодож байсан үгийг дуудаад
асуулаад машиныг алдсан хүн нь чи, олсон хүн нь чи гэж сэжиглэн дотор нь хэн байсан талаар шууд л асууна. Хүүгийн цонхны тэннээс болоод сайдар харж чадаагүй гэдгээ ч хэлнэ. Хичээлж төвчлгүй шууд л хүч хэрэглэн хүүгийн чихэнд нь хутга тулган бүхнийг хэлэхгүй болж чихийг чинь огтлон шүү гэж сүрдүүлнэ. Чихийг нь тусаж эхлэвч хүүгийг үнэхээр юу ч мэдэхгүй юм шиг байсан тул арилж үзье хэлээд хөөгөөд явуулна. Хээжүүгийн ээж ажил дээрээ ирсэн байх бөгөөд хээжүү гулмаагаа цөнхлөн хаашаа ч юм гараад яваад өгнө. Хүүгийн машинаа жолооцсоор хээжүүгийн ээжийнх нь ажлын гадаа хүрээд ирхэн тэр. Хүүгийн хээжүүгийн ээжтэй яриа өдөн энэ хавьд хуучин амьдардаг байсан юм аа. Намайг таньж байна уу л гин. Мөн хээжүүг сөүл явсан гэж сонссон эргэж ирсэн үү л гэж асууна. Хээжүүгийн ээж үгүй л гин. Хээжүү газруудаар орон алтны үнийг судлана. Хээжүү багтан сайн ханддаг байсан ээжийнхаа найз дээр очин уулзаж мөнгө асуух бөгөөд ээжийнхээ хор тавдартай гэдгийг олж мэднэ. Мөн эмчилгээ хийх мөнгө байхгүй тул хагалгаанд орохгүй байхаар шийдсэн гэдгийг нь хээжүүд хэлнэ. Хүүгийн хээжүүг хайсар байгаад олж ирээд бас л таньдаг мэдчүүжилнэ. Хээжүүч нүүр өгөлгүй автобусанд суугаад яваад өгөө. Хээжүү түүний хэн гэдгийг таньсан байлаа. Ингээд хээжүү ламбар дээр буцан ирэхэд ээжээс нь үнэт идэл худалдаж авдаг хүн ирж гисэн байхан тэр. Түүнийг гарч явхад нь очин уулзаж алтан гултмаа хідээр авах вэ гэд асууж байгаа. Тэр хүн шууд л одоо байгаа юм уу? Хэр том юм гээд цүнхрүүн дайрхан тэр шүү. Алттай цүнхээ алтхын даваан дээр хээжүүд нулимс сасруулагч байсан тул нүтрүүн цацан арай гэж цухтад. Ингээд хээжүү ээжтэйгээ уулзсан мөнгөний учрыг яаж хийж байгаад олчих нь маргааш хамт имлэг явъя л гэд. Ээж нь хагалгаа илгээд хэдэн сар илүү амьдрсан ч эцэст нь өгөхөөс хойш имлэг явахгүй л гэж хэлээд гэрлүүгөө яваад өгнө. Хээжүү унтах гэж хөвтөж байгаад хин нэгэн гадна хаалганы цоожийг онгойлгон орж ирж байна гэдгийг сонсно. Энэ хүн нь өвөгийн байх бөгөөд ламбардны булан дохойг шалгаж яваад хээжүүгийн унтаж байсан өрөөг олоод ороод ирхэн тэр. Хээжүү шууд л буу тулгана. Үгийж тэр авс чинь дүүрэн хар тамхи байсан. Мөнгө болгож чадахгүй юм чинь хаана байгааг нь хэлж хээл гин. Хээжүүч хөдөлгөл юм бол буудан шүү гэж хэлэхч үгүй шууд л дайрч бууганд булаахад буу нь хурамч байж таарна. Ингээд тэд ноцолцсоор хээжүү шүүгэн цөхөгдөөд газар тунчхан. Үгүй хээжүүгийн цүнхийг олоод дотор нь байх алтан гулмайг харчхан тэр. Харж буу зүйлээ итгэн ядан байх бөгөөд хээжүү босч ирэн гольфын тэрхүүр түнлүү далайн 2 дугаар анги тусна. 3 дугаар анги эхлээд хээжүү гольфын тэрхүүрээр далаасаар үгийг алт хутга хоёроо өөр төнөг гэж сүртүүлээстэй. Үгийд ч тэр хүн тавсанд ганцхан ширхэг гулмай байгаагүй нь ойлгомжтой байсан тул хээжүүд гулмай хутга хоёроо өгөөд тайвширд суугаад ярилцъя л гин. Үгийн хээжүүд хар тамхич бай, алтч бай, ганцаараа мөнгө болгож чадахгүй. Тэглээж бүхий л алт мөнгө зардаг газар манай бүлэглэлтэй холбоотой. Зархаж оролдох юм бол хичээл мэдчихнэ. Тиймээс зархыг нь бие зохицуулъя ашгаа хуваая л гин. Мөн авсанд хідэн ширхэг байсныг мэдэж байж төлөвлөгөөгөө зохион хэд байсан юм бэ л гин. Хээжүүд чамд би яаж итгэх юм бэ л гин. Үгийн баргал чихээ алдах шахсанд хичээл өөрийнх нь талаар хэлээгүй гэдгийг санаарай л гин. Хээжүүч нэг л наашгүй байсан тул үгийн шалтаа бууж алт хаана байгааг асуухаа болий. Эхний гулмаагаа зарчаад 3 өдөрт нэг гулмаа авчирч өгөхөд болно л гин. Мөн хідэн ширхэг гэдгийг л хэлчихэлтэй л гин. Хээжүүч өөр гарцгүй болж 10 ширхэг байсан гэдгийг нь хэлнэ. Гинэн цайлган болохоор 100 ширхэг гэд үннээ хэлж өгье гэд хичнээн санаа зовсон гэж. Үгийж шууд л мөнгө болгол тал нь хэд болох вэ гэд тооцоолж эхлэн тэр шүү. Хээжүү үгийд эн чинь минийхч биш. Дугяныг оролцуулаад 3-1-ийг нь өгнөө л гин. Үгий дугянаар яах юм бэ? Тэглээж энэ алт чинь дугяныхч биш гэх боловч эцэст нь тэд тохиролцож хээжүү үгийг төлөвлөгөөгөө эхлээд хэлээл гин. Үгийн зах зээлээр хамгийн дээд талдаа 1 кг-ийн алтан гулмай зарагддаг тул эхлээд гулмайг хайлуулад 1 кг-ийн хэмжээтэй болгоно. Мэдээж холбоо зүлбээ байхгүй хол газар очиж зарна гэдгээ ч хэлнэ. Мөн хуурамч айдыг дугаар зэрэг хэрэг болох тул түүнийг нь өөрөө зохицуулж хан санаа зовлтгүй л гин. Харин үгийн энэ бүхний хариуд бүх гулмайг мөнгө болгож дуусгатлаа нэгнийгаа яасан ч лөвөрдөж болохгүй шүү гэдэг амлалт аваад ажиллаа орцгоно. Мөнгө хүлээгч нар туслаг Ким Үрдэг зөвхөн тэдэнд хэрэгтэй мэдээлэл өгдөг хүмүүс бүхий л бохор хэргийн зэгцэлэг хүн байхан тэр. Энэ удаад хичээлийн хүмүүсийн мөнгнөөс болж алж амиа орлолт болгонд айлдсан зохицыг аргалж өгнө. Хээжүү ээжтэйгээ эмнэлэг дээр ирсэн бай. Эмч тэдэнд 1 жилийн өмнө онцлогдсон ч огт эмчилгээ хийлгээгүй тул халгаа гэхээсээ илүү эхлээд яартай эмнэлэг твтэж эмчилгээ хийлгэх хэрэгтэй болсон байна гэдгийг нь хэлнэ. Ээж нь хэдхэн сар илүү амьдрах хэрэг байхгүй гэд эмчилгээ хийлгэхээс татгалзсан. Хичээл Ким Үрдөгчтэй уулзсан дугяны утсыг өгч хамтран ажилласан хүнийг нь олоод гин. Ким Үрдөгч бол мөнгө өгч байвал ямар ч ажлыг хийдэг бохор цагдаа тул асуудалгүй л гин. Ким Үрдөгч хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг хариуцсан Үрдөгчөөс нь авна. Авсан дотор яг юу байсныг ихэд сонирхсоор. Ким Үрдөгч бусдын ладлаар мөнгө хүлээгчид өртөөд бол тэдэнд тусалсаар Ким Үрдөгч Ким Үрдөгчөөс авсан дотор алтан гулмай байх магадлалтай байгаа гэдгийг тэжгэн. Ингээд хэргийг хуурай сайтар мөрдөж эхлэхэн тэр. Хэргийн газраас эхлүүлэн хяналтын камерыг шалгасаар машиныг Жонсон руу орсон гэдгийг мэдчихнэ. Их мэдээлэлтэй болсон Ким Үрдөгч хичээлийг дуудан өлсөж авс тэдний байршиж буй Жонсон мужид байгаа. Тэрч бүхий л дотор нь алт байсан гэдгийг нь хэлчихнэ. Мэдээж үнэгүй биш хөлсөнд нь 100 ширхэг чи
чип авахар тохиролцсон. Хичээлж хар тамхи гэж бодож байсанд бол хэд гайхна. Боссынхоо баруун гарн байдал өрөөс нь нуусан байдал нь хэд эргэлзээг төрүүлнэ. Хүүгийн хувийн жижиг үйлдвэрт ажилладаг залуутай уулзан ажлын хөлсөнд нь нийт алтны 2% гэж тохиролцсон. Шөнө дундад тэд гулмайг хайлуулах ажлаа эхлүүлнэ. Мөн тэд алтан гулмай гэж дуудах нь хэцүү байсанд бол төмс гэж нэрлэхээр шийднэ. Хэж Вүүгийн хоёр бүхэл процессыг харан суух бөгөөд Вүүгийн гинтэл та тэр түнэл рүү орсон юм биш үү гэхин тэр шүү. Хэж сандран чи намайг харсан юм уу гэхэд Вүүгийн харалгүй явах тий. Та баг байхад тэр хонгил руу нохоогоо хайж ороод гарч ирээгүй би ихч нарыг дуудаж таныг аварсан шүү дээ. Та санахгүй байгаа юм уу л гин. Вүүгийн тэднийг таньдаг мэд жүжиглээгүй үнэхээр л Хээжүүтэй тоглож өссөн дүүнд байхан дэр. Адаар Вүүгийн нийлийн нэрийг санахгүй байлаа. Гэнэт хаалгыг гаднаас нь хин нэгэн гол охыг оруулсан. Энэ хүн бол үйлдвэрийн захирал байлаа. Үйлдвэрийн захирал хосоогийг уцаа авахгүй байсанд бол шууд үйлдвэр дээр хүрээд ирсэн байв. Адаар хаалгаа дотроос нь төгссөн байсанд бол Вүүгийн Хээжүү хоёр бэлэн болсон гулмаануудыг шүүрж аваад арын өрөөнд нуугдцгаав. Захирал нь санхүүгийн асуудлаас болоод үйлдвэрээ зархаас аргагүй болсон тул хосоогтой ирж уулзсан нь тэр байлаа. Ингээд захирал нь явах гэж байтал Вүүгийн халаасанд байсан нэг гулмаа унаад усаад шүүгэн доогуур орчихын тэр. Энэ үед маш их чимээ гарсан бөгөөд чимээ гарсан зүг рүү захирал ирэхэд Вүүгийн шууд л түүнийг зохиод унгаачихв. Түүнийг алхахад ч бэлэн байх бөгөөд Хээжүү бүхнийг санджсан чи намайг аварсан шүү дээ гэтэл хосоогч захирлыг алах юмар шууд цагдаад мэдэгдэн гэж сүрдүүлж арай хийн түүнийг болиулна. Ингээд Вүүгийн захирлыг өрн эмнэлэгт хүргэнэ. Тэд алтан гулмайг 1 кг-аар бэлтгэж дуусгав. Хосоогийн ажлын хөлсөнд нэг гулмайг уртчлага болгон өгөөд 3 өдрийн дараа уулзахаар салцгаана. Хээжүү хамтран ажиллаж байхдаа хүн алахгүй гэж Вүүгийгээс амлалт авна. Ингээд Вүүгийн Хээжүү гэрт нь хүргэж өгөөд алтан гулмаануудаа зархаар явна. Хээжүү унтаж байгаад хар даран сэрхэд ээж нь түүний өрөөнд ирсэн байв. Ээж нь Хээжүүгээс урч нь хаана байсан юм? Тэр мөнгө хүрлэгчэд хэдийн өртөнд цуглуулсан мөнгө байгаад л хилээд хэл гин. Хээжүү ч өөр энэ төр байхгүй л гин. Тэд өнгөрсөндөх асуудлуудаа дахин сөхөж маргалцаар эцэст нь ээж нь урлан өрөөг хүрхэн. Ээж нь зааланд им ууж байхдаа нөхрөг ирж байхыг харчихна. Шууд л Хээжүү дээр гүн очоод өрөөнөөсөө юу ч болж байсан битгий гарч ирээрэй л гин. Хээжүүгийн ээжийг Суног гихт бол үнээс хойш нэрийг нь ашиглаад байв. Суног нөхрөөгөө орж ирэнгүүт шууд л хааж байлаа гэртээ харьцааяа л гин. Гэтэл Суногийн нөхөр Чоржун Суногоос бараа авдаа Жан захирлыг дагуулад ирсэн байв. Хэд хоногийн өмнө үзүүлсэн цагт хитрхийн үнэтэй байсан тул Жан захирал Чоржунээс жаахан хямдруулаад өгөөч гэд уулзсан байсан нь тэр байв. Чоржун Суногийн зарлагын дэвтрээс Канд зарсан үнэт идэллүүдийг хайхч нэгэн ч тэмдэглэгдээгүй байлаа. Ингээд Каныг явуулчихв. Чоржун Суног дэхэд урлан хідэнээс хэдийн хэмжээний мөнгө хулгайлсан гэж шууд л хутга аван дайрна. Суногийн хоолойг бож гиз рүү нутах тулган үннийг хэлэхэд сандрна. Суногийн гидсэн дээр маш их хутгаар туссан сорив байхан тэр. Суног нэг зүйл рүү хараад байсан тул Чоржун иргэн хартал Хээжүү гольфын зохиороор шууд л зохиод авна. Өнгөрсөнд хийсэн бүх зүйлийнхаа төлөө Чоржуныг алах гэсэн боловч Суног түүнийг болиулаад Хээжүүд өөртөө зориул цуглуулж байсан мөнгөний хатгаламжийн дэвтрийг өгөөд надад юу ч тохиолдсон ахиж хизээж эргэж ирэх хэрэггүй. Холбогдохыг орлох ч хэрэггүйгээд хөөж гараад хаалгаад өгчихв. Хээжүү хитрхий балмагцсан байсан тул харсан зүрөөгөө уйлан алхасаар Суног Хээжүү гаргамагцаа хүн алчих шиг боллоо гэд цагтаа дуудлага өгнө. Хээжүүний юм ухаан орон буцан гүйж ирэхч цагтаа тургныхан гэд аль үжээ ирчихсэн байсан тул яаж чадлагүй 3 дугаар анги тусна. Ингээд 4 дугаар ангийн эхлэл Хээжүүгийн хар бараан өнгөрсөн амьдралын талаар өгүүлнэ. Хээжүү амьдрахын тулд оршуулгын газар буудал гээд хэл хар ажлуудыг хийсээр хаанч ажилласан Чоржун олоод л ирдэг. Олсон хідэн цаасыг шууд л очихно. Ингэж явсаар Голланд зочид буудлын казинод ажиллаж эхэлсэн байв. Түүний ажил бол хүмүүсийн мөнгийг бооцооны чип болгон солих. Ядчил энэ ажил нь хамгаалалт сайтад бол өмнөх ажлуудыг бодоход арай аюулгүй байв. Асуудал тулгарвал шууд л хамгаалалт дутчихно. Энд Хээжүү Дугуйн хоёр анх уулзсан байв. Дугуйн бол азар дурам мэргэжлийн мөрөдөө тогтомчин байхан тэр. Тогтмол ирж үргэлжлүүлэх бөгөөд үргэлжил хожино. Нэгэн өдөр Хонконг явахдаа авсан юмаа гэд Хээжүүд онгоцны манекен бэлгэлнэ. Мөн нэг өдөр хоцсон чипээ бүгдийг нь Хээжүүд бэлгэлээд буудлынхаа өрөөний түлхүүрийг үлдээчихэд яваад өгнө. Гэтэл Чоржун ахаад л Хээжүүг олоод ирчихсэн байлаа. Чоржун шал согтуу байх бөгөөд гэр бүл эмчин ойр ойрхон ирж хамт байж байл та гэдэл сэжийн харцаар хараад л Хээжүү шууд л хамгаалалт дуудаад өгөөд гаргана. Хээжүү энэ бүхнээс зүгтайг маш их хүссэн тул Дугуйны буудлын өрөөнд явж очино. Дугуйны үлдээсэн чипийг мөнгөөр солон авчин өгөгч Дугуйн хариу нэхэлгүй Хээжүүд өгсөн тул буцааж авахаас татгалзсан. Хээжүү тэр мөнгийг бүгдийг нь мөрийн тавиад нэг удаа өөрийнхөө өмнөөс тоглоод өгөөч л гин. Ингээд Дугуйн Хээжүүд хэрхэн тоглохыг заад тэд хамтаа бүгдийг нь мөрийн тавьж тоглоод хэмжээний мөнгөтэй болцгоно. Инхүү тэд үргэлж эхэлсэн бөгөөд олон орноор хамтаа аялж Хээжүү хизээж байгаагүйгээр аз жаргалтай байх нь тэр. Өнгөрсөн амьдралынхаа турш азгүй золгүй амтан гэж хараалгаж амьдарч байсан хатал ингэж жаргалтай хайрлуулж амьдрах боломж олцсонд Дугуйн талархна. Дугуйн ч энэ
болж хүн ихлэл чамайг хичнээн азтай хүн болохыг чи мэдрүүлэн надад итгээл гин. Ингээд үзэгдэл солигдож одоо руу ирнэ. Хээжүү түнэл дээр нь дахин нэг алтан гулмаа аван үгүйтэй уулзахаар явна. Гим мөрдөгч хэргийн баримтаас машиныг жолоодж байсан хүн эмэгтэй хүн байсныг олж мэднэ. Энэ хэрэг холбогдолтой эмэгтэйчүүд гэвэл хээжүү болон түүний даргал байсан тул дахин уулзахаар хонгоцны бодол руу явна. Үгийн хуурамч бичвэрэмд ашиглан 1 кг-ын алтан гулмаануудыг дэдлийн газруудаар дарсаар Гим мөрдөгч хээжүүгийн дарга Южинтэй ирж уулзна. Түүний ширээн дээр хээжүүд бэлгэлж байсан дайдал хонгоцны сүмнэр байхын тэр Гим мөрдөгч Южинээс дугуянтай байнгын холбоотой байдаг юм билээ. Их л дотн байсан бололтой гэж асууна. Южин ч ажил хэргийн холбоотой байсан л гин. Гим мөрдөгч Южинийг хэрэгт холбогдлогүй гэдгийг нотлоо л гин. Южин ч ганцаараа кино театрт кино үзэж байсан л гин. Яг үнэндээ тэр шөнө дугуян Южинийг хээжүүгийн оронд машин бариулахаар дуудсад Южин амьдралаа сүрэлмээргүй байна гэд татгалцсан тул хээжүү дуудсан байсан нь тэр байлаа. Гим мөрдөгч Южин сэжигтэй санагдсан хэвээр байхч хээжүүтэй муулзах шаардлагатай байгаа тул хаанаас олж болох вэ л гин. Южин хээжүүг хувийн шалтгаанаар ажлаасаа гарчихсан л гин. Гим мөрдөгч Южинд хэрвээ холбогдох юм бол дамжуулаад хэлээд өгөөрэй гэд яваад өгнө. Южин хээжүү рүү мессеж өчөн мөрдөгч ирж хэрэгт холбогдлохгүйгээ яаралтай нотол гэснийг дэмжүүлнэ. Үгийн шинэ машин, шинэ алтан гинж, шинэ хувцас гэдэл төрөл арилжчихсан хээжүүтэй уулзахаар ирнэ. Ингээд уулзсан хуцаал шинэ машин авсан юм. Гоё байгаа стэл гин. Мөн төмсөө бүгдийг нь зарчихсан. Энэ та хоёрын хуваа гэд цүнх дөрөв мөнгө өгөн тэр. Мөн хүн өгтөггүй гэдэг шиг Чоржун бараг л ирүүл хэмжиж байхын тэр. Суногийн найз Мэжа ирж уулзсан. Суног нууцаар хадгалж байсан бүх мөнгөө авчирч өгье гэсэн гомдолгүйгээ дөрөгдөл бичиж өгөөч л гин. Гэтэл нөгөө хүмүүс санаатай Чоржун ч хээжүү буцааж өгнө гинүү гэх нь тэр шүү. Эргэж харахтаа хээжүүг харчихсан байж л те. Тэгээд Мэжад нэг дордуулгаас өмнө хээжүүг өөрийн биеэр ирж уулз гэж байна гэж дамжуулаарай л гин. Мэжад хээжүүрөө шууд залган өөрийн биеэр ирж уулзах бол цагдаад мэдэгдэн гэснийг нь дамжуулж хэлнэ. Хээжүүч өөрөө мэдээ зохицуулчихъя гэд буцаад асрна. Үгийн хээжүүд ямар нэгэн зүйл тохиолдсон гэдгийг мэднэ. Одоо бидний бог гэдэл шалгаж хэлэх нь тэр. Хээжүүч болсон зүйлсийг бүгдийг нь үгийд хэлнэ. Южин ажлаа таран гэрлүүгээ явж байх бөгөөд Гим мөрдөгч түүнийг машинд дагаад байгаа. Южиныг машинаасаа буун хаалгаа төвчтөн нэг хаалгыг нь онгойлгон үлдэж нууцаар машиных нь хар арцыг шалгана. Гэтэл Южин бүгдийг нь устгахчихсан байв. Ингээд хосоог үгийн хээжүү гурав хоёр дахь гулмайг хайлуулж эхлэв. Үгийн хээжүүгийн асуудлыг шийдэх хоёр л гарц байна гэх бөгөөд нэгт амийг нь хамхиулж мөнгийг хүссэн хэмжээгээр нь өгөх. Хоёрт шууд л алчяа л гин. Үгийн хэрвээ хоёр дахьыг нь сонгоно гэвэл нэг ширхэг алтан голмоо өчгөхөд бүгдийг нь асуудалгүй хийгээд өгөө л гин. Гэтэл хэрвээ Чоржуныг шууд л алчих юм бол ээжигээ сулж чадахгүй байсан тул хээжүү нэгдэх сонголтыг нь сонгоно. Гим мөрдөгч замын хяналтын камеруудыг шалгасаар Южиныг худлаа хийсэн гэдгийг нь олж мэднэ. Мөн Гим мөрдөгч Суногтой эртний танилуд байсан тул саатуулах хүрээнд очинд түүнтэй уулзна. Гим мөрдөгч түүнд туслахыг хүсэгч Суног татгалзна. Суног залуудаа ширээний хүүхний ажил хийдэг байсан бөгөөд нэгэн өдөр хоолны газартан зодон болж Гим мөрдөгч ирж салган тэд танилцсан bijээ. Тэр үе Суног Гим мөрдөгчөд хүн таалагддаг гэж хэлж байжээ. Хээжүү Чоржунтэй имлэг дээр ирж уулзна. Хээжүү гомдлого гэсэн өргөдөл бичиж өгөөд ламбардыг ч гэсэн бидэнд зараад арилаад өгөөч л гин. Чоржунд хүссэн мөнгөнд үгүй хэлэх бөгөөд хээжүү түүнийг нь зөвшөөрч шүнд ламбарданд дуулсан мөнгөө солилцсон гэрээнд гар үсэг зурхаар төрөлцсөн. Хээжүүд нэмэлтээр бэлэн мөнгө хэрэгтэй байсан тул ажлаас халагдсан тэтгэмжийн материал гар үсэг зурхаар ажил дээрээ ирэн Южинтэй олцсон. Южин хээжүүд ав сатсан машин Чонсонд байсан гэдгийг цаадаанаар мэдчихсэн тул хэрэгт холбогдлохгүйгээ нотлохдоо одоо Чонсонд амьдарч байгаагаа огт хэл болохгүй шүү л гин. Мөн өмнө нь уянтай үргэлждэг байсан түүгээр зогсохгүй тэр өдөр өөртөө нэхлээд уулсан гэдгийг ч хэлнэ. Южин хээжүүд уян бол уурчин эмэгтэйчүүдийг ам шигээ сэлдэг. Эртхэн ухаан ороод хэрвээ ямар нэгэн асуудал тулгарвал шууд л натаа холбогдорой л гин. Хээжүүч онцын зүйл хэлэхгүй яваад л үгүй. Үгийн хээжүүг онгоцны бодлоос ирж байгаа нь. Хээжүүд Гим мөрдөгчөөс яаралтай залгах гэсэн маш олон мессеж ирсэн тул Гим мөрдөгч рүү залган уцаа чанга ирсдээр нь тавина. Үгийг Гим мөрдөгчийн нэр болон хоолой нэг л дотн санагдсан тул холбоотон дундаасаа хайсаар хичээл тусалдаг мөрдөгч гэдгийг нь санана. Гим мөрдөгч Суног дээр ирж уулзтал саатуулах хүрээнд тухайн алдчихсан байдалтай олдох бөгөөд яаралтай тусламжийн засагт өргөж өгнө. Суногийн найз Мэжач имлэг дээр ирж хээжүү рүү залган болсон зүйлийн талаар хэлнэ. Мөн Чоржун цагдаад гомдолгүй гэсэн мэдүүлгээ өгсөн байв. Ингээд хээжүү Мэжад мөнгө өгөн нэг шөнө Суногтой хамт байгаад өгөөч л гин. Үгийн бүхнийг сонсоод Чоржун шиг хүмүүс хизээд зүгээр мөнгө аваад салахгүй үргэлжил дарамтласаар байна. Мөн одоо ээж чинь аюулгүй болчихсон юм чинь мөнгө өгөх талаар ахиад бодоод үзээч л гин. Ингээд шөнөөл Чоржунч ламбар дээр ирнэ. Хээжүү худалдаа авах гэрээ бэлдсэн байх бөгөөд гарын үсэг зургийгч Чоржун эхлээд мөнгөө шалганаа л гин. Хээжүү гинж гэмээр юм уу тэнэгч гэмээр юм уу шууд л мөнгөө гаргаад үзүүлчихнэ. Тэрийг хэмжээний мөнгийг харсан Чоржун гэр бүл чинь хамтдаа л байх
байх хэрэгтэй гэд бодлоо өөрчилчихэн тэр. Гэрээнд гарын үсэг дурах нь битгий хэл цагдаад мэдэгдчихэн шүүгээ сүрдүүлээд нэрийг аван явахыг оролдоно. Хээжүүд чатгаараа зуралдах Торжин шууд түлхэж унаагаад хоолоо нэрнэ гişгэн одоо аавах хичээхээ орон чи миний дэргэд бай гэж хэлээд хээжүү боргол ухаан алдахын даван дээр нийгэм мултарч байна. Ингээд Торжин мөнгө аваад гарах гэтэл хээжүү бүгийг дуутхан тэр. Бүгийг орж ирэн хаалгыг дотроос нь өгдөж хээжүүгээс энийг алчих уу гэхэд хээжүү эргэлзэх зүйлгүй ал гэж хэлнэ. Бүгийж шууд л Торжиныг хотгоор бүсээр хээжүүгийн нүдэн дээр зүрхэнд нь хотгоцон түүнийг ална. Ийхүү 4-р анги дуусна. 5-р ангийн эхлэлд бүгийж Торжины цогтыг цүнхэнд хийсэн байдлаа гахаан ферм дээр авчирч өгнө. Фермийн ажилтнанд мөнгө өгөн зохицуулаад өгөөч л гэх. Тэр гахаан ферм бол энгийнийн ферм бус хүний цогцыг жижиглэн машинаад хаануудаа хоололдог газар байхан тэр. Торжинч тэдний өдрийн хол болов. Үнэхээр амжигтай. Энэ эсийг үзээ дахиж гахааны мах идмээргүй санагдлаа. Энэ үед хээжүү ламбардын шалан дээр Торжины цусыг цэвэрлэхээстэй. Гинэд хин нэгэн хаалга тогшин. Анцаар бүгийн иргэн ирсэн байх бөгөөд бүгийн хээжүүд бүх зүйлийг зохицуулчихсан. Одоо бүхнийг мартаал гин. Тэгээ тохиролцсныхаа дагуу нэг ширхэг алтан гулмаагаа чавна. Хээжүүд хуурамч өнөдлөг бэлдсэн байх бөгөөд түүнийг өгөөд энэ хүн хэдэн жилийн өмнө амиар олчихсон тул асуудал гарахгүй л гин. Хүн Ким мөрдөгч хэрэгт орооцолцсон бол үнийг олж мэдхийн цаг хугацааны л асуудал. Гулмаагаа 2-2-оор навшаад ажлаа хурдсгая л гин. Мөн тэр хооронд хуурамч гадаад пассвортаач зохицуулаад гясал гадаад руу зогтцгаая л гин. Ингээд бүгийн төмсөө зархаар ажиллаа яв. Хээжүү хэдтаас машин оруулж ирдэг хуучны машины захаас машин худалдаж авна. Мэдээж худалдаж авахдаа шинэ болох Чуара гэх нэрээ ашиглана. Мөн тэр газраас ламбарданд хадгалаастай байсан бундаач сумарж авна. Ингээд машина барин түнэлт ирж дараагийн 2 алтан гулмаагаа аваад эмнэлэг рүү явна. Сунааг нэг юм ухаан орсон байх бөгөөд хээжүү бүхнийг зохицуулчихсан. Одоо айх хайдасгүй тайван тэрцгаяа л гэд. Хичээлийн босс Ан Захирал хичээлтэй холбогдсон яаралтай хавсыг бол олох юм бол намайг очтол онгойлгохгүй сайдар хадгалж байгаарай л гэн. Хичээл дотор нь юу байгааг асуух гэтэл Ан Захирал шууд л хуцаа тасалж байгаа. Ингээд хичээл Ким мөрдөгчтэй уулзна. Ким мөрдөгч тэр өдөр машиныг жолоодож байсан хүн эмэгтэй хүн байсан. Мөн Ким мөрдөгч Южинийг сэжиглэж байгаагаа ч хичээлд хэлнэ. Хичээл Дугёнтой уулзахаар эмнэлэгтэр ирнэ. Ким мөрдөгч тэдэнд уулзах 5 минут гаргаж өгөв. Дугёнч мөнгө орж ирээгүй учраас юу ч хэлэхгүй л гэн. Хичээлж чам тасалсан хүн Южийн эзтэй л гэн. Дугён Южийн энэ хэрэгт ямар ч холбогдлогүй л гэн. Хичээл хэрвээ тэр эмэгтэй биш бол чамтай холбоотой бүх эмэгтэйчүүдийг нэг нэгээр нь алчхан шүүгээ сүртүүлээд маргааш эртэл сайтар бодорой гэж яваад өг. Дугён Южинтэй холбогдож яаралтай гадаад руу цогчийн аюулд орсон л гэн. Южинч авсны сканерыг харахад албах шүүгээсэн зүгүүл гэн. Дугён юу ч хэлсэнгүү. Ингээд Южин хээжрүү залгаж авсан дотор юу байсныг нь мэдэж байгаа. Уулзахаар Жонсон руу явж гинэ. Утгагүй уулзъя л гэн. Хээжүүч аргагүй ихэнд Южинтэй уулзна. Тэд нэгэн клауд байх бөгөөд Южин хээжүүд Дугёнтой холбоо барьсан. Чам туслаадахаа чи гэсэн юм аа л гэн. Хээжүүч алтны төлөө Южиныг худлаа хэлж байгааг нь шууд л мэдчихнэ. Энэ үед Ким мөрдөгч Южины машины байршлыг тогтоож Чунсанд ирчихсэн байна гэдгийг хичээл мэдэгдэнэ. Хичээл шууд л хүмүүсээ дуудан Южины зургийг тараагаад яаралтай ол гэж тушаана. Мөн алдах юм бол бүгдийг нь налан шүү гэж зүрдүүлнэ. Энэ мессеж бүгийд ч гэсэн ирэх бөгөөд бүгийг шууд л хээжрүү залгах боловч хээжүү уцаа авсангүй. Энэ үед Южин хээжүүд бүгдийг нь нууцлаад Дугёны гарч ирэхээс өмнө алтыг орж ирсэн шиг нь буцаагаар гадаад руу гаргаад хоёлоо хуваачяа л гин. Хичээлч хүмүүстэйгээ тэдний уулзаж буг клубын гадаа ирцгээв. Гадаар хээжүү өөгийн мессежийг харах бөгөөд нэг юм тэд цугтаж чадна. Тэд клубын хаалгаар гарч явхад гай газар дорос гихтэр Ким мөрдөгч гинцэл гарч ирэн тэднийг хойноос хөөвч атаар машиндаа сууж цугтаж хэмжин. Южин энэ байдлыг далимдуулан сонголтоо хурдан хий гэж хээжүүг шавдуулна. Ингээд тэд ламбард ирлээ. Хээжүү Южиныг төрдөө энд байж болно гэд үлтээгээд гарах гэтэл Южин гинэтэл сэлхан бороохоо гаргаж ирээд хээжүүг ухаан алтуулчих. Южин хээжүүгийн машины хар ярьцгийн бичлэгийг үзэн алтнуусан газрыг нь олоод мэдчихнэ. Хээжүү нэг юм ухаан орж кармандах гар утсаа авч бүгийн утасны дуудлагыг авч чадна. Энэ үед Южин орж ирэн байршлыг олчихсон гэдгийг хэлнэ. Бүгийн тэдний яриаг бүгдийг нь сонсож чадах бөгөөд хээжүү Южинд би л энэ газрыг мэднэ хамтдаа явъя л гин. Гэтэл Южин өөрөө учраа олчноо санаа зовлтгүйгээд харихынд их хэмжээний хар тамхи шингээгээд хээжүүгийн ам руу цутгачаад такси бариад яваад өгнө. Хээжүү амь тэмцээр нэг юм хүлээсээ тайлж бүгийч яг цагтаа орж ирэх нь тэр. Южин хээжүүд байсан алтыг мөн машиных нь хар хайрцгийг авсан байх бөгөөд машин дээрээ иргэн ирнэ. Хичээл Южины машин нуугдаж байх нь тэр. Шууд л Южины хоолойг суудлын бүсээр боож аваад авс хаана байгааг хэлхий сүрдүүлнэ. Южин огт ам нээхгүй байсан тул хичээл Дугён руу залган байршлыг хэлэхгүй бол найз өхний чинь алтхан шүү гэж сүрдүүлнэ. Дугён ч юу ч хэлсэнгүү. Южин өхөх шавсан тул шууд л хээжүүгийн машины хар хайрцгийн бичлэгийг үзүүлнэ. Байршлыг нь заана. Ингээд Южин аим гуйхч хичээл шууд л бүсээр хоолойг нь босоор байгаа түүнийг алчихна. Дугён бүхний утасны танаас сонсож байсан бөгөөд хээжүү рүү яаралтай хөдөлж гэж мессеж чинь. Ингээд хичээл машинд байсан хоёр
ширхэг алтан гулмайг болоод 5 дугаар анги дуусна. 6 дугаар ангийн эхлэл Вүгийн Хээжүү хоёр түнэл ирсэн байлаа. Хээжүү ухаангүй хിവэрэ байх бөгөөд Вүгийн шууд газар ухаж алтнуудыг гаргаж ирнэ. Мэдээж 6 ширхгээс илүү байсан тул Вүгийн маш их гайхана. Энэд Хээжүү буугаа авч гарч ирэн Вүгийд хурдан гулмаануудыг машинд ачиж тушаана. Вүгийн бүх гулмайг машинд ачиж дуусгана. Хээжүү үүнээс цааш би ганцаараа чаднаа л гэд Вүгийд өөрт байгаа бэлэн мөнгө сүүл тайлбарсан алтан гулмаануудаа өгөн мөрөө хөрцгөөё л гэн. Хичээл Южиний машиныг жолоодож явсаар түнэлийн оролтой замын хажуу орон машинаа гинтэж гисэн тул алхан цаашаар явсаар түнэлийн гадаа хүрээд ирэв. Вүгийж аргагүй ихэнд явах гэж байтал тэд хичээлийг орж ирсэнд сонсоод хамтаа машиндаа сууцгаана. Хар урдаараа ухрах үедээ хичээлийг таниад маш хүчтэй мөргөөд шууд л цугтаацгаана. Яаран цугтааж байхдаа Южиний машиныг мөргөчихгүйгээд түүний цогцыг машин дотор байгааг нь олно. Мөн машинд байсан гулмаануудаа эргүүлэн авч Вүгийн хичээлийг өөрсдийг нь харчихсан байж магадгүйгээр Хээжүүгээс бууг нь аван нэг мөр дуусгахаар түнэл рүү буцаа явна. Вүгийн иргэн ирэхэд хичээл мөргүүлсэн газартаа хөвтөж байх бөгөөд яг буудах гэтэл босож ирээд тэд хэсэг ноцолсны этэс Вүгийн газар унгаагаад цугтаад яваад өгөв. Вүгийн хойноос нь хийдэд бодогч огтхон ч онж чадсангүй. Хичээл машинууд дээр ирж бүгдийг нь шалгаж Хээжүүч алтж аль нь байсангүй. Хээжүү Южиний машины доор нуугдаж байх бөгөөд хичээлийн анхаарлыг сарних үед гүн машиндаг сууж арихийг цугтаж чадах нь тэр. Энэ үед Дугёо имчилгээ ихээр орж ирсэн эмчийн хувцсыг нь гэрэмдэн имлэгээ соргоно. Хичээл Ким үрдэгч рүү залган Хээжүүгийн машины дугаарыг хэлж яаралтай ол гэж хэлнэ. Ким үрдэгч Хээжүүгийн машин гэдгийг шууд л мэдсэн тул ахиж туслахгүй л гин. Мөн Дугёоныг имлэгээ соргосон гэдгийг хэлээд буцаад таслав. Хичээл ихэд дуурлан шууд л том чулуу аваад Южиний цогцыг нүдэж гарах нь тэр шүү. Үнэхээр өвчтэй амтан гэлээ. Вүгийн Хээжүү рүү залган орхиод явчихдаа яадаг юм бэ гэдэл гомдлож харна. Хээжүү захиж шамтай уулзах шаардлага байхгүй л гэд. Вүгэж би чинь нэг багштэй л гэд. Хээжүү наашгүй байсан тул ядаж цүнхээ аваа машин чинь үлээж гисэн л гин. Хээжүүч ламбордонд үлээж явчаад аваарай л гин. Вүгийн Хээжүү Дугёоныг орохчсон бүх хүмүүс хайж байгаад бол холбогдох юм бол битгий итгээрэй л гин. Хээжүүч ямар үг сонсох биш Дугёонтой холбогдно. Дугёоныг байгаа газрынхаа ойролцоо буудлын өрөө аваад мэдээлэлээ явуулаарай. Шүн очиж уулзъя л гин. Дугёонч заа гих бөгөөд шувтан алтыг хаана нуусан юм бэ? Аюулгүй үстэй л гэд байхан тэр. Хээжүү Дугёонтой уулзгаар явна. Дугёо алтыг дарах Камбож хүнтэй холбогдсон тохиролцож Хээжүү рүү залган тэр хүмүүс алтыг зараад одоо сайхан амьдарцгаая л гин. Хээжүү Южиний нүдэн дээр нүхчгээд байхад юу ч болоогүй юм шиг байсан Дугёон дурам хугран өөрийн ч гэсэн ингээд орхих магадлалтай байна гэдгийг ойлгож уулзаж чадахгүй болсноо хэлээд буцаад таслана. Маргааш нь Хээжүү хэсэг гулмаагаа цөнхлөн хонсоогийн ажил дээр ирэхч Вүгийн түүнийг хүлээж байхан тэр. Вүгийн буу гарган ирж Хээжүүгээс үлдсэн алтыг хаана байгааг хэлгээж сүрдүүлнэ. Гурав талаад хэлэхгүй бод шууд л бодно шүү л гин. Хээжүүч юу ч хийсэнгүй. Вүгийн эргэлзэлгүй шууд л бодогч буун сумгүй байхан тэр. Вүгийн инээгээд л энэ ч шүү дээ. Яаж ч байсан ингээд хинч битгий хэлээрээ гэд би бол өөр хүн шүү л гэд. Хээжүүч Дугёон дахиж итгэхгүй баснаа хэлнэ. Вүгийн үүнийг сонссондоо ихэд баярлаж нэг юм ухаан орвол гин. Вүгийн бүгдийг тооцоолж үзэхэд дахиад 6 сар хамтран ажиллах нээл гин. Хээжүү хичээл өөрийг нь харчихсан тул бусадтайгаа нийлээд олхон цаг хугацааны л асуудал. Яаж юм байдалтай 6 сар тисэх юм бэ л гин. Вүгийж хичээл өөрөө бүгдийг нь авахыг хүсэж байгаа тул өөр хүнд ч хэлэхгүй. Мөн алтны жинхэнэ эзэн Солонгост ирчихсэн. Хичээл амархан биднийг олж чадахгүй л гин. Ан захирал Солонгост ирсэн бай. Хичээлийг ажиллаж чадахгүй байгаа тэгэхэд дурлна. Түүний туслах Вүжин хичээлийг дийлж цадаад газар ухаж болж эхлэх нь тэр. Хичээлийг авсан дотор юу байгааг яаж мэдсэн юм гэж асуухад Ким үрдэгчөөс олж мэдснээ хэлнэ. Ан захиралч цагдаа нар юу гэдгийг мэдчихэд байхад надад огт хэлэхгүй байна гинэ гэд шууд л хичээл дээрээс шийдэж эхэлнэ. Ингээд хичээл хэрвээ чи алтыг олсон бол үдээд энд байхчгүй. Тиймээс алтыг мартаад эргээд хийж байсан ажилдаа анхаар. Камбожоос авчирсан зочдыг минь хариуцаж ажилгээд түүнийг нүхнээс гаргах гэж тушаагаад яваад өгнө. Ан захирлын туслах Вүжин хичээл би алтыг олчих болохоор хэмжээгээ мэдэж өөрийнхөө ажлаа л хий гэж хэлээд нүхэнд нь үлдээгээд яваад өгнө. Ингээд ихэд дурлан хамаг хүчээ шавхан нэг юм нүхнээсээ гарч чадна. Хээжүү Ким үрдэгч өөрийг нь клубээс сухтаж байхад нь харчихсан тул ихэд л санаа зовсоор. Үгүйж хуурамч нэрээ ашиглаад амьдар. Хэрвээ Ким үрдэгч олоод ирвэл өмнөх шигээ нэг төмсөр амийг нь сэлхиё л гин. Ким үрдэгч Сунагтай уулзгаар идэлтээр ирсэн байв. Сунагийг төлбөртэй өрөөлөж шилжүүлсэн байх бөгөөд Ким үрдэгч ихэд гайхна. Мөн Сунагд Хээжүүгийн зургийг үзүүлэн асраа хамгаалагч чинь гэсэн ямар холбоотой юм бэ л гин. Охин чинь юм уу л гин. Сунагч үеэл дүү манаа л гин. Ким үрдэгч Сунагд Хээжүүгийн хэмжээний мөнгө зээлээд асуудал орчихсон. Ирэх юм бол холбогдоор айл болох асуудлыг нь сайнаар шийдэж өгье гэд Сунагийн орондоор чагнах төхөөрөмж үлдээгээд яваад өгөв. Хээжүү ихэд бодсны эцэст Дугёон руу залган алтны талыг нь өгөөд Камбож руу хууль бусаар машин гаргадаг хүнтэй холбоо тусан онгоцоор хэл гаргаж өгье л гин. Дугёон түнд эхлээд уулзаж байгаад ярилцъя гэвч Хээжүү мэдээлэл явуулахаар паспорт аваад хүрээд ирээрээгээ за таслан утсаа унтраач. Үгүй энэ бүх яриаг нууцаар сонсчихон тэр. Хонсог Хээжүү талархснаа илэрхийлж аз авчирдаг навчин хэлбэртэй алтан зүйл хийсэн байх бөгөөд үнийг түгээд үргэлж азтай байгаараа гэд Хээжүү дүгнэ. Үгүй Дугёонд
заавал тэгж их туслах хэрэг байгаа юм уу? Хээжүүж дугёоны алт байсан юм чи иймэрхүү зүйл хийж өгөн шүү дээ л гин. Оронд нь өгөөгийг дахиад 10% нэмж өгөө л гин. Үгээс тооцоолж үзээд ихэд баярлахад хээжүү. Бусад хүмүүс бүгдийг нь авах гэж улаарын дайрч байхад чам тийм шунал байхгүй маа л гин. Ингээд орой болж дугёон ламбар дээр ирсэн байх бөгөөд алтыг тэнд нуусан гэдэгт бат итгэсэн учраас алтыг авч явах хайрцаг мөн металл илрүүлэгч авчирсан бай. Ингээд цоожийг хүчээр эвдлэн тодогшорж алтыг хайж эхлэв. Олон үнэт идэл байсан тул металл илрүүлэгч хаасайгүй л дуурна. Энэ үед хээжүү гинэт гарч ирэн дугуйн руу буу тулан 6 дугаар анги тусна. 6 дугаар анги хэлээд Ким мөрдөөж Сунагийн гэр төрсэн байх бөгөөд хуучны дурсамжаа бодно. Түүний дурсамж нь Сунаг болон Ким мөрдөгч нарт нэгэндээ дурдлаж гэр бүл болцгоосон байлаа. Тэгэл Ким мөрдөгч мөрөдөө тоглоомноос урьж хэмжээний өрөнд орсон байв. Амиа хорлох хийх зан захирлын хүмүүс ирж түүнийг бэлүүлсэн. Ингээд энэ цагаас хойш өрнийхөө оронд тэдний бохор ажлыг зохицуулж өгөхөөр тохиролцсон. Ким мөрдөг Сунагийг аюулгүй амьдруулахын тулд түүнийг орхин явсан нь энэ байв. Ингээд кино орчин цаг руу ирнэ. Хээжүүд уян далхны талыг нөгөөд Камбож руу хүртэл цугтаалгаж өгье гэж байхад заавал бүгдийг нь авахыг хүслэе гэж ихэд урлана. Уян хээжүүд чи яагаад ингэтлээ өөрчлөгдсөн юм бэ гэхэд хээжүүд хүнд би цаашаа хамт явах боломжгүй. Хэрвээ та том зүйлд хүрэхийг хүсвэл бусад зүйлийг хаях хэрэгтэй. Одоо алтны эзэн нь би. Та намайг өнгөрсөндөх тамийн амьдралаас минь салгаж ад жаргалтай байлгасан ч одоо цаашлаад өөр өөрсдийн замаа хөөе гэд дугуйн руу буу шагаалттай хэвээр хэлэхэд дугуйн ганц шүг хэлэлгүй гараад яваад өгнө. Ганц захирал Камбожоос ирсэн хүнштэйгээ Golden Resort-ийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг төрнө. Уг Камбож түнш бол алтны жинхэнэ эзний туслах юм. Тэд алтыг алдсан гэдгийг огт мэдэхгүй байгаа тул сэжиг төрүүлэхгүй тул энэ бүх арга хэмжээг хуримчаар зохион байгуулсан байх нь тэртэн мөрдөгч арга хэмжээдээр ирсэн байлаа. Тэрээр ан захиралтай уулзаж авсыг олж өгөөд нэг ширхэг гулмайг өөртөө авч үлдэж цаашдаа амьдралаа амар амгалан амьдрмаар байна гэж тохиолдсон. Ан захиралч өнгөрснийг дурсаж өрөнд нь эхнэрийг чинь бөөрийг авна гэхэд амиа жөхөөс буцахгүй миний төлөө бүхнийг хийнэ гэж байсан. Одоо ч алтыг бүгдийг нь өөртөө завших шуналгүй хүн гэдгийг чинь мэдэх тул хүснээр чинь тохиолцъё л гин. Кам мөрдөгч хуучин машины захаас хээжүүгийн машиныг хайсаар байх бөгөөд Ким мөрдөгч түүний дуудан болсон. Тэрч ажиллаа л гин. Кам мөрдөгч хичээл рүү залган машины захын талаар хэлнэ. Энэ бол ан захирлын хүмүүс хичээлийг барьж өгөхийн тулд тавьсан Ким мөрдөгчийн өгөө шив. Үгийн ажлаас гарах өргөлөөгч бүлэгмээс гармаар байна гэхэд гэтээ энэ ямар цалин өгдөг компани штэ. Тэглээж чи энэ бүлэгмээс гармаар байвал нэг чихээ тасдуулах хэрэгтэй. Тийм болохоор сайн бодоо л гин. Үгээ яг гарч байтал хичээл ороод ирв. Хичээл үгийг яг гарах гэж явахтан дуудана. Үгэж хонголд өөрийг нь таньчихсан байх үгээд ихэд байхгүйгээр азар хичээл чихийг чинь бараг л таслах шахсан байхад зүгээр байх шүү тэгээд нэргэн болгоод өнгөрүүлнэ. Хичээл гитэд явж авсыг олцгоё гэхэд гитэж олж таны нэр хүндийг сэргээе гэд төвшөрнө. Ким мөрдөгч ан захирал машины захын мэдээллийг хэлнэ. Үгийн хээжүүд дугуйн далхныхын талыг өвчөөд байхад заавал Камбож руу цугтаалгаж өгөх ёстой юм уу? Өөрийг нь уучраа ол гэд хэлээчтэй гэд хэлэлвэрлэнэ. Хээжүүч бодлоо өөрчилсөнгүй. Ингээд тэд машины захын захиралтай уулзахаар ирнэ. Энэ газар нь хуучин машин зархаас гадна хууль бусаар усан онгоцоор гадаад руу бараа гаргадаг тээврийн компани бахан тэр. Ингээд хээжүү компани захирал онготой уулзаж нэг хүн нэг машин гаргамаар байна л гин. Донгууч 2 өдрийн дараа усан онгоц байгаа. Гэхдээ нэг хүн нэг машин 20 саяас доошгүй дээл гин. Хээжүү шууд л түнд 1 кг-ийн алтан гулмаа нэгийг өгөөд үлснэг нь ажиллаад дуусгаад аваарай л гин. Бай газар дорос гихчээд яг энэ үед хичээл гэтээ 2 хүрээд ирхэн тэр. Үгийн шууд л хээжүү рүү мессеж бичиж сануулна. Донгууч хээжүү гяс шүүгэнд нуугаад бундаа сум хийж байтал хичээл ороод ирнэ. Хичээл шууд л донгуугийн чихэнд хутаг дулгаж авс хаана байгааг хэлэхэд чихийг нь төсөж эхэлнэ. Энэ үед ан захирлын баруунгаар үүжийн хүмүүстэй хүрээд ирхэн тэр. Донгуугаас авсны талаар асуухад донгуу авсны талаар мэдэхгүй ч жуараа гигдэг эмэгтэй хайгаад байгаа машиныг чинь хэд хоногийн өмнө ирж авсан. Гэрээ надад байгаа гэд үзүүлнэ. Хичээл шууд л гэрээг ан захирлын хүмүүст өгүүлэхгүйгээр аваад талаасандаа хийж том хотог гаргаж ирэхэд үүжиний хүмүүс түн рүү дайрч эхэлнэ. Хичээл үнэхээр солиотой бүгдийг нь хайр наргүй шууд л бүлээд сайн ч хийж найгу. Ингээд үүжин шууд л хичээл рүү дайрна. Том юм яриад байсан болохоор 8 гарын болов гэж бодож байтал хичээл юугүй л дэлб зодоод хамгийн сүйд бол хүзүүн дэх хүрээний судас руу дүрээд амийг нь авармаар байл яралтай эмнэлэг хүргэж гэд хүмүүс рүү шидчихв. Ингээд хичээл чуй аим молтроод машинаа барин зүгт. Энэ үед машины зогсоол дээр Ким мөрдөгч болон өвгийн хоёр тэднийг харж байх бөгөөд тэрээ шок. Ким мөрдөгч шууд л дотовш орон үүжиний эмнэлэг рүү авчив. Хээж өвгөрөө залган яралтай зүгтгээд буцаад таслана. Үгэж хийж чадах зүйлгүй байсан тул шууд л хийснээр нь зүгтчихв. Нэг юм бүх хүмүүс явж донгуу хээж шүүгэнээс гаргана. 10 жилийн өмнө хэн аллах шахан болж энэ бүлэгмээс гарсан. Би бол одоо бие даасан хүн. Жинхэнэ нэрийг чинь Ким хээжүү гэдгийг мэдсэн ч огтхон ч хэлсэнгүй. Донгуултмаа 10 кг-ыг нэгийг өгөх юм бол ажлаа эхнээс нь дуустал бүх хариуцлагыг үрж тохиролцсныхаа дагуу хийгээл гин. Мөн хээжүүд өчигдөр шинээр орж ирсэн бүртгэлгүй машина өгч явуулна. Бүжийн шархаа дэлгүүнд насварсан байх бөгөөд ан захирал жинхлэг дээр ирсэн байв. Ан захирал Ким мөрдөгчтэй уулзсан хичээлээс өмнө авсыг нь олж чадахгүй бол чихэндээ баяртай гэж хэлээл гин. Хээжүүд ламбар дээр иргэн
ирсэн байв. Энэ үед Ким үрдэгч машинтайгаа ламардны ойролцоо ирэх боловч Суног түүн рүү залган эмдэг дээр ирж өөртөө нуулсаач ээлгэн. Ингээд Ким үрдэг шууд эмнэлэг рүү явна. Хичээл Чуараа гихнэр их л дотн байсан тул бодож бодсоор өөрийнх нь хэдэн жилийн өмнө алсан эмэгтэйг эдгийг санаад шууд гитэгийн ажилээр очино. Тэд алсан хүмүүсийнхаа иргэний үнэмлэхийг авч үздэг юм байл л дээ. Тэгэж хүүгээгээ шалган Чуарагийн иргэний үнэмлэх байхгүй байгааг олж мэднэ. Ингээд тэд хүүгийг хулгайсан гэдгийг олж мэдэн хүмүүстэй хүүгийг яралтай барьж иргэж тушаана. Хичээл гитэд авсан дотор дүүрэн алт байсан гэдгийг хэлж хамтран өөрсдийн болгоё гэж санал тавина. Ким үрдэг эмнэлэг дээр ирсэн байв. Суног өвхөхтэй хөөрхөн баймаар байгаа тул өөрийг нь хуучны үе шиг нь усанд оруулж өгөөд үсийг нь угаагаад өгөөч л гин. Ким үрдэгч бүгдийг нь хэлснээр хийж өгч мөн үсийг нь хусаж өгөв. Суног Ким үрдэгчд Хээжүү өөрийнхөө нохин тэрч бүхэл өөрийг нь Хээжүүгийн аав гэдгийг хэлнэ. Ким үрдэгч яагаад одоо энэ бүхнийг хэлж байгааг асуудал Суног түнд уулын нүхтлээ нуун гэж бодсон ч өөрийг нь нас барсны дараа харж хандаад өгөөчгээд гухан тэр. Ким үрдэгч жоогт итгэсэнгүү шууд л яваад өгөв. Хээжүү хуучны гараж талтай машин нуусан байх бөгөөд уянд уулзах өдөр цагаа хэлнэ. Энэ үед Мэжа Хээжүү рүү залган хагалгааны өдөр тул ирнэ эцтэй л гин. Гэвч Хээжүү тэр өдөр очсонгүй. Хагалгаа дууссан байх боловч хавдрыг авч чадаагүй талаар Мэжа Хээжүү рүү залган хэлнэ. Энэ үед Хээжүү эмнэлгийн өрөөнд орж ирнэ. Ким үрдэгч чагнахт хөрөмжөөр сонсож байсан тул шууд Хээжүүгийн хоолойг сонсоод түүнийг барихаар эмнэлгийн өрөөрөө бууж 7 дугаар анги төгснө. Ингээд 8 дугаар анги эхлэхээс Суног ухаан орсон байв. Хээжүү Суногт хаалгаа амжилттай болсон гэвч түүнийг худал хийж байгааг хараад л мэдчихэв. Хээжүү ээжигээ амьдрахыг хүсээгүй тул зүгтэнч ялгаагүй хар бараан амьдрал түүнийг хүлээж байсан гэдгээ ч хэлнэ. Гэтэл нэгэн өдөр нэг залуу түүнийг тэр хар нүхнээс гаргаж аз жаргалыг мэдрүүлж сохордлоо түнд дурлсан гэдгээ хэлнэ. Ингээд Хээжүү анх удаа ээжээсээ аавынхаа талаар асууна. Суног Хээжүүд хэдий ядуу залуу байсан ч тэр олон залуучууд дундаас бүхий сэтгэл зүрхээ өгсөн ганц хүн байсан л гин. Мөн Суног тэр үнэхээр цэрлэг дотооноос намайг салгаад дөрөв тавцтайгаа гар дээрээ өргөөд явахтаа үнэхээр дэг бас аюулгүй мэдрэгдсэн гэдгээ хэлнэ. Энэ бүхнийг Ким үрдэг шатан дээр сун уйлан сонссоор Суног Хээжүүгээс тэгээд нөгөө залуу яасан бэ гэхэд Хээжүү алтан гулмаа гаргаж ирж харуулад үүнээс болоод би тарилцаагаа дуусгачихсан гэж хэлнэ. Суног ч ихэд гайхах бөгөөд Хээжүү түнд бусад хүмүүс үүнийг авахын тулд бүхнийг л хийж байгаа. Би ч бусдын адилаар минийх биш надаас булаач хуй гэж айж байгаа гэдгийг хэлнэ. Суног чи ийм хүн байгаагүй шүү дээ л гин. Хээжүү ч өөрийгөө өөрчлөгдсөн гэдгийг мэднэ. Өөрсдийн болгоод хамтдаа Францын жижигхэн тосгонд очиж амьдрья л гин. Тэнд нүүрсний үнэр биш лавандер үнэртдэг. Хүмүүс бүгд л эрийг аз жаргалтай. Таач бас тийм байх болно л гин. Суногч хэрвээ би өвчих юм бол миний чанарыг ч болов аваад яваарай гэд нөлөөс туслуулан хэлнэ. Ким үрдэгч энэ бүхнийг сонссны дараа юу ч хийж чадалгүй машин руугаа буцана. Хүүгийн алтан гулмаагаа зарсаар байх бөгөөд ингээд хүүгийн мөнгө аван явахч үнэт эдлийн газрын захирал гитэрүү залхан нэг хүн гулмаа сойсон гэдгийг хэлнэ. Хээжүү эмнэлгээс гарan машинаа барин явхад Ким үрдэгч араас нь машинтайгаа дагна. Мэдлийн явсаар хотын зах руу ирэх бөгөөд нэгэн эргэлтэн дээр Хээжүүг алдчихсан. Хээжүү машинаа сольж унаад уянтай уулзах газар руугаа явах үед Ким үрдэгч Хээжүүгийн хуучин машиныг танин хойноос нь дагна. Энэ үед бүгээрөө хамт ажилладаг ахын залган чи Жуарагийн үнэмлэхийг авчихсан юм уу? Тэд бүгд мэдчихсэн. Хурдан ирж уулзаал гин. Хүүгийч ярьсан зүйлийг нь мэдэхгүй мэдэн бодлагч чамд ингээд анхааралсан шүүгээд цаа тасалчихна. Хүүгийч бүх зүйл сүрлээгээ сандарч эхэлнэ. Ким үрдэгч машинаараа Хээжүүгийн машиныг замын хажуураа шахаж зогсов. Хээжүүг машинаас нь болгон өөртөө туслах гэж ирсэн тул алтаан байна гэж хайсаар машины тээшнээс алтыг олж. Энэ үед Хээжүү түнд буу тулхан тээшийг хаа гэж тушаах бөгөөд Ким үрдэгч болохгүй тоглоомоор тоглож байна. Алтыг ганц захиралд буцааж өгөөд амьд үлдэх боломжтой. Хэрвээ айж байвал би буцаагаад өгчихье. Мөн гадаад паспорт энтергээд гадаад руу явуулж өгье гин. Мэдээж Хээжүү түнд итгэхгүй. Ким үрдэгч үргэлжлүүлэн энэ их алтыг мөнгө олгосон ч насаараа хэрэглээд барах. Ганц захирлаас авах хувиа бүгдийг нь чамд өгье. Ээжигээ аваад Францад очиж амьдр гэд хэлчихнэ. Хээжүү шууд л анхааруулж бодоод Ким үрдэгчийн машины дэлгүүрийг аваад нааг хайх хэрэггүй ээж дээр минь очих хэрэггүй гэд машиндаа суугаад яваад өгнө. Хээжүү бүгрээ залгана. Бүгийн ихэд ирэлсний суцаа. Хээжүү Ким үрдэгчтэй холбоотой болсон бүх зүйлээ хэлнэ. Хээжүү алтаа мөнгөөр сольж байгаа газар руу чинь яваад очиж удахгүй уулзъя гэд буцаад тасалчихна. Бүгийн өөрийгөө бодоод зүгтах гэх боловч үнэхээр Хээжүүг хүрхэд явж чадахгүй байсан тул чинаа эргүүлнэ. Орой болж хүүгийн зам дээр Хээжүү хүлээн. Хээжүү ирж байх бөгөөд хүүгийн машины зогсоолыг зан иргэн хартал түүнийг барих гээд хүмүүс ирж байх нь тэр. Хүүгийн шууд Хээжүүг машиныхаа цонхойг онгойлгох гэж хэлээд машиныхаа төлхөөрийг цонхорон шидээд шууд л сутагаад яваад өгөв. Ингээд хүүгийн хойноос хүмүүс хөөсөр байх бөгөөд хүүгийн Хээжүүд машины тийшэнд байгаа бүгдийг нь аваад хаашаа ч хамаагүй явж нуугдгэж хэлээд буцаад тасалж. Хүүгийн тэднээс сутаж гүйсээр байшингийн дээвэр дээр гацчихав. Дээврийн хаалгыг төвцөн боловч эвдэж орж ирэх цаг хугацааны л асуудал байв. Хүүгийн Хээжүү рүү залган машинд байгаа мөнгө гулмайг бүгдийг нь аваад хаашаа ч хамаагүй зүгтэж аз жаргалтай амьдарай л гин. Хээжүүд уянтай уулзахаар бомбтаар ирсэн байв. Ингээд уян машинд суун явна. Хээжүүч хүүгийн
машин дээр ирэв. Үгээрөө залгагч тэр уцаа авсангүй. Үгийн утас дэлгэцэн хагарсан байдалтай дээвэр дээр үлдсэн байлаа. Хичээл гахаан ферм дээр ирсэн байв. Үгийг дөрвөн мөч хоолойноос нь гинжилсэн байх бөгөөд хичээл шууд л үгийн гарыг төмрөөр зөхиод юу араны жинхэнэ нэрийг хэлхээс суртуулна. Мөн хээжүүгийн зургийг үзүүлсэн ч үгийн эцээ хүртэл мэдэхгүй гэж гүрэлсэн тул хичээл маш их хурлан дэлбцадна. Кам урдагч Ким хээжүүгийн утасны мэдээллийг шалгасан. Мөгийн сүл тассан эмнэлэг болон ломбардны байршлыг хичээл тэнэ. Хичээл гитэг дуудан ломбардыг очин шалгах гээд хүмүүсээ явуулна. Ингээд хичээл гахаан нийлэгч рүү залхан хаалгааны өрөөнд байгаа хүнийг төгсүүлж хараад гин. Гэтэ амьсгаатай байгаа шүү гэж хэлээд яваад өгнө. Энэ үед үгийн аим гуугч хичээл тоож сонссонгүй. Кам урдагч хээжүүгийн нууц гаражийг олж ирсэн байх бөгөөд машины доор байршил тогтоогч байршуулад яваад өгнө. Хээжүү Вүүгийн машины замсаагчийг даган хааныг нь тийшээ явна. Вүүгийн нэг юм ухаан ортол мэс заслын ширээн дээр хүлээстэй хөвчөж байх бөгөөд гахаан нийтлэгч түнд хэмжээний доозоор тарин эргээд тухаалтж байгаа. Хойн дурсамжаа бодно. Вүүгийн бага ахтай гудамжны хүүхдүүдтэй хамт тоглодог байв. Энэхүү тоглоом нь мөсөлж хүлдэх юм бол өөр хүн ирж авралтал огт хөдлөх ёсгүй байл. Вүүгийн огт хөдлөөгүй хിവэр хоцорно. Энийг хээжүү хажуугаар гарах нь тэр. Вүүгийн хувьд хээжүү энгийн нэг юм багын танил бус бага насныхан дурсамжийн томоохон эсхийг эзэлдэг чухал хүн байв. Вүүгийн цээжийг яг төсөж эхлэх гэж байтал хээжүү машинаараа хамаг хурдаараа ханыг мөргөн тэхнийг дайрна. Гэтэл нэг нийтлэгч амьд байх бөгөөд хээжүү түн рүү хитэд будагч огт онож чадсангүй. Тиймээс Вүүгийн хамаг хүчээ шавхан хээжүүгийн гараас барьж түүнийг нэг юм бодож алдж чадна. Ингээд тэд улаан галзуу машинаа барин зүгтаа. Нилээн хоол явсан ч машин хүчтэй мөргөлсөөс бол чивдэрч гисэн байв. Энэ үед Вүүгийн нэг юм ухаан оров. Хичээл эмнэлэг дээр ирсэн байх бөгөөд хээжүүгийн бүртгэлийг шалгуулсаар ээжийнх нь өрөөнд ороод ирхэн тэр. Ээжийнх нь хуцснаас хээж рүү залган хээжүүд өвчний эмчин байна. Би энэ сайнгүй байгаа тул яаралтай хээжүү асаа хамгаалагчаа. Биш чүү араа гэж хэлээд буцаа тасалчихсан тэр. Азар энэ бүхний Ким урдагт хөрөндөрөө сонсож байх бөгөөд шууд эмнэлэг рүү хөдлөн. Эмнэлгийн гадаа ирэхэд хичээл эмнэлгээс хөдөлж байсан тул ардаас нь даган явсаар баригдаж буй барилга дээр ирнэ. Хичээл Ким урдагчийг өөрийг нь дагаж байгааг мэдээд зангад оруулсан байсан тул шууд л машинтай дэлд мөрөгчөөд яваад өгнө. Ким урдагч азар амин бус газраа гэмтэл авсан байв. Ингээд эмнэлэг дээр Ким урдагч түнтэй уулзахаар ирнэ. Ким урдагч түнд ан захирлаас авах мөнгнөөсөө өөрийг нь дарж өгье. Тэр хүртэл хичээл туслалгүй аргацаа гэж хэлнэ. Мэжа хээжүүгийн хийснээр Сунагийн өрөөнөөс чагнах хөрөмжийг хасаар олон 0 руу хаяна. Ким урдагч Сунагийн өрөөнд ирж Мэжаг хээжүүрээ залгаад өгөөч л гин. Ким урдагч хээжүү дээжтэй санаа зовлтгүй эмнэлэг рүү ирэх хэрэггүй. Орондоо нь авсаана байгааг л хэлчих. Бусдыг нь бүгдийг нь зохицуулчихыг гэвч үгийн утсыг нь тасалчихна. Хэсэг бодсны эцэст үгийг ч одоо бууж өгөөд ан захирал буцаагаад өгчөө гэхэд хээжүү одоо хитрхи оройцсон. Тэглээс талыг нь дугянд өгөөд явуулж гисэн. Мөнгө болгоод солиулаагүй. Тийм үлдсэн л гин. Мөн үгийд чи алтыг мартаад хуучин шиг амьдарч чадах юм уу? Би л авч чадахгүй гээд 8 дугаар анги төгснө. Голланд цувралын өмнөх ангиудаа үзэж амжиг байгаа л доор линкээр оруулсан байгаа шүү. Ингээд кинонд орцгоё. Зөөр ангийн эхлээд хээжүү үгийн хоёр сүүлчийн үзрөө дэлгэн. Тэд алтан гулдмайг өгөөш болгон ашиглаж Ким урдагчийг алтнуусан байсан түнэл рүү хүрхтгаар шиднэ. Төлөвлөө нь энгийн боловч харгис байлаа. Ким урдагчийг сэжигтэй хөдөлгөөн хийх юм бол тэд гал нээж бүгдийг нэг мөр дуусгахаар шийдсэн байв. Ким урдагч хээжүүтэй уулзаж түүнийг аюултай өнгөт юм мэдэж байсан тул гарыг нь машины хаалганы дээд бариулаас гавлаад өөрөө чолоо барина. Үгийн чинь үед машины доор нуусан GPS төхөөрөмжийн ачаар тэднийг сүүдэр шиг л дагна. Замд явахдаа Ким урдагч өөрийгөө сайн хүмүүд харагдуулахыг оролдоно. Тэр алт өөрт нь хэрэггүй зөвхөн түнэлд очиж албагаа эсийг шалгаад л дараа нь хээжүү суллана гэж амлана. Үннээ баталгын тулд ан захиралтай уцаар ирж хүмүүсээ илгээж алтыг авахыг хэлнэ. Ингээд тэд түнэлд ирлээ. Ким урдагч гавны түлхүүрийг хээжүүд өгöd машинаас бун. Тэл эргэн тойронд нэг ч алтан гулмаа байсангүй. Хээжүү машинаас гарахаас татгалзсан тул Ким урдагч үннийг ойлгов. Энд алт байхгүй гэдгийг. Гэтэл нөхцөл байдал оронгороо эргэв. Тэдний баг мөрдөгч нууцар мөрдөж байсан бөгөөд гарч ирээд хээжүүг машинаас чирэн гаргаж хаана байгааг хэлхийд шаардна. Түүнд алтыг ан захирал буцааж өгөх бодол огт байгаагүй байж. Алтыг олж аваад Ким мөрдөгчтэй хуваах эсвэл бүгдийг нь алж ганцаараа эзэмшихийг хүсэж үжээ. Тэрч бүхэл гэрч үлдээхгүйнд бол хээжүүг тэнд нь алхаад бэлдсэн байв. Ким мөрдөгч түүнийг зогсоохыг оролдоход түүнийг ч бас алахыг тавдав. Яг найдвар тасрах мөчөд Вүүгийн зөв цагтаа гарч ирнэ. Вүүгийн хээжүү Ким мөрдөгч хоёрыг аврах үедээ яах ч аргагүй байсан тул Пак мөрдөгчийг алж өрхөн. Гэвч ан захирал болон түүний хүмүүс түнэл рүү ойртож байсан бөгөөд Ким мөрдөгч өөрт нь алт байхгүйг мэдвэл өөрийг нь алах болно гэдгийг ойлгож байлаа. Зөвхрөнгөө барсан тэрээр бууга Вүүгийн толгойд алтны байршлыг хэлэхгүй бол буудан шүү гэж сувдуулна. Гэвч Вүүгийн өвчхөн ч айсангүй. Хээжүүч нууцаа хадгалж алтаа авч үлдэхийн төлөө тэндээ өхөцж бэлэн байлаа. Хэдэн минутын дараа ан захирал хүмүүстэйгээ түнэлд ирнэ. Тэд бүх зүйлийг нэгцэн ч тэнд амьд хүн байсангүй. Ким мөрдөгч аль хэдийн хээжүүг авч яван цагдаа хэлтэд сорьсон байв. Хээжүүг амьд үлдээх цорынга зарган шорон торих гэж тэр боджээ. Хорих өрөөнд хээжүү эцсийн нэг 8-аа хийхийг оролдоно. Хэрэг өөрийг нь солилбол ан захирлын амлсан мөнгнөөс 2 дахин ихийг өгөө л гин. Гэвч Ким мөрдөгч гэмтрийг
цэргийн ертөнцид олон жил амьдарсан хүн учраас ан захирал шиг хүнийг эсэргүүцсэний дараа дэлхийн бүх алт жамиг нь аварч чадахгүйг мэдэж байлаа. Тиймээс тэр баялагаас илүү амьд үлдэхийг сонгов. Ким мөрдөгч Хээжүүгийн хувцсыг авч Вүүгийн рүү залгав. Ким мөрдөгч Вүүгийд чи дахиж Жусанд хизээж эргэж ирэх хэрэггүй. Хээжүүтэй ч холбоо байхыг буу оруулах гэж хэлнэ. Вүүгийн Хээжүүг аврахын тулд бүхий л нөхцөлийг бүлээн зөвшөөрөөл гэн. Бүх алтыг буцаагаад өгчвөл түүнийг судлах юм уу л гэн. Ким мөрдөгч нааштай хариу үзүүлсэнгүй. Маргааш нь Ким мөрдөгч ан захиралтай нүүр тулах хэрэгтэй болов. Ким мөрдөгч ан захирал худал тайлбар өгч тэднийг тээвэрлэх үед тусал гарч замбраагүй байлаас болоод тэд орох тусаал гэн. Мөн бүх бурууг хичээл тоххон тэр. Ким мөрдөгч олон 10 жилийн турш үнэнч байсан тул ан захирал түүний үгэнд итгэв. Гэхдээ нэг хатуухан тушаал өглөө. Алтыг аль болгон хурдан олоод гэн. Ингээд Ким мөрдөгч Хээжүүгийн ээж өрөөрөө иргэн орно. Хээжүүгийн ээж амьсгал хураахын өмнөх нь Ким мөрдөгчөөс Хээжүүг өөрийнхөө амьдрахыг зөвшөөрөж начиг зөвхрөл ядуурлын нүхэнд битгий унгаагаарай гэж гуйгаад нүдэн анин нас барна. Ким мөрдөгчийн нэгэн цагт хайрлаж явсан эмэгтэй нүдэн дээр нь нас оров. Өнгөрснийг өөрчилж чадахгүй ч Хээжүүг ямар ч үнээр хамаагүй хамгаалныг дотроо тангаргалав. Энэхүү алт болол ан захирал болон Камбожийн түншүүдийн хамтарсан томоохон амралтын газрын хөрөнгө оруулалт юм. Гэрээ байгуулах ёслол үеэр хуурамч үйл ажиллагаа явуулсан нэг Ким мөрдөгч Камбож түншүүдэд нь илчилж орхино. Ан захирал маш их уурлах бөгөөд хичээлийг ар хударгаар нь хорлон сүтгэж байна л гэж бодно. Харин Камбожийн тал алтанд санаа тавьж байлаа. Камбожийн хоёр төлөөлөгч алга болсон алтыг дээш нь хараахан мэдэгдээгүй байгаад бол ан захирал Сидней амыг нь хамгаахаар шийдэв. Ингээд тэд Камбож түншүүдээ алт шалгах нэрээр хотоос гарган гитээд алах тушаал өгөөд явлаа. Эцгүй ой дунд гинэт зогсох бөгөөд тэтгэхийн хүмүүс гарч ирэх нь тэр. Камбожууд хэрэг бүснийг ойлгож уцаар ярихыг оролдох боловч нүд ирэмхийн зурл нэгийг нь алж өрхөв. Амьд үлсэн Камбож хүн тусгай бэлтгэгдсэн элит ажиллагааны ажилтан байх нь тэр ганцаараа хүмүүсийг урсгаж өрхөв. Ким мөрдөгч хичээлийн ажлын өрөөг чогнож байсан тул тэднийг үнэт эдлийн дэлгүүр доторх хүмүүсийг ашиглан алтыг мөрдөж байгааг олж мэдэв. Энэ үед Дуян Солонгос буцаж ирсэн байх бөгөөд Хээжүүгийн утас руу залгах нь тэр. Дуянд алсны тал нь байгааг мэдсэн Ким мөрдөгч түүнээс Хээжүүг амьд гаргахыг хүсэж байна уу? Тэгвэл алтаа үнэт эдлийн дэлгүүрт явуулж бэлэн мөнгө олгоод эргээд хэлээд утсыг нь тасалчихна. Дараа нь Ким мөрдөгч Хээжүүтэй уулзаж ээж нь нас барсныг нуугаад өнөөдөр хотыг орхих эмнэлэгт бууж Ламбард руу ч очих хэрэггүй гэж тушаагаад Хээжүүг тавьж явуулна. Хээжүүч түүний гинтийн өөрлөндөд гайхах Ким мөрдөгчөд тохиролцсны дагуу хоёр алтан худалмаагаа үлдээгээд Ким мөрдөгч Хээжүүгийн аюулгүй байдлын тул машиныхон доор буу хүртэл нусан байна. Ингээд Хээжүүг явмагт Ким мөрдөгч дараагийн алхмаа хийж эхлэв. Тэрээр хичээл рүү холбогдсон Дуяныг барихад ч туслая. Харин надад 2 тэрбум вон өгөөл гэн. Энэ үед хичээлж зөвшөөрнө. Энэ бол Ким мөрдөгчийн өрхний ихний алхам байлаа. Үүний дараа Ким мөрдөгч ан захиралтай холбогдсон тэдний уулзах гэж байгаа үнэт эдлийн дэлгүүрийн мэдээллийг хэлж өргөнө. Ингэснээр Дуян болон хичээлийг нэг дор барина гэж тооцоолсон юм. Энэ үед Вүүгийн алт хаана байгааг мэдэхгүй байсан тул Ламбард руу буцаж очив. Гэвч гитэгийн хүмүүс үүдэнд нь хүлээж байсан мөгөөд Вүүгийн овжин арга ашиглан бүлгийн ахлагч руу залгаж нэдлгааны газар уулзъя гэхэд тэд шууд л хөдөлцөн. Вүүгийн Ламбардыг нэгжиж байгаад Ванны дор нуусан алтан хулмайг олох нь тэр. Гэвч яг энэ үед хаалга онгой Дуян орж ирсэн бай. Вүүгийн өөрийгөө Хээжүүг аврах гэж энэ бүхнийг хийж байна гэхэгч Дуян итгэсэнгүй. Дуян шууд анхааруулan бодож Вүүгийгээс үлдсэн алтыг хаана байгааг хэлээл гэн. Вүүгийж бууж өгөх гэж байгаа юм шиг өвдөглөд боломж гармаг шууд л дайр тэр хоёр бууны төлөө ноцолдно. Эцэст нь Дуян Вүүгийг будаад орхин явах нь тэр. Энэ үеэр Хээжүүг Ким мөрдөгчийн анхааруулгыг үлдэн Ламбард руу буцаж ирсэн байлаа. Хээжүүг Ламбард руу ирэхэд Ламбард бүхэлдээ сүрдсэн байх нь тэр. Мөн Вүүгийн ухаангүй хөвтөж байв. Үнэн дээр Дуяны бууны сум жинхэм сум биш байсан тул Вүүгийн амьд үлдсэн байжээ. Гэвч алт ор мөргөө алах болсон байх нь тэр. Вүүгийн ухаан оронгуудаа Дуяныг өөрийг нь будаж аллыг нь авсан гэж тайлбарлана. Гэвч Хээжүү түүнд итгэсэнгүй. Дэгийн хүмүүс удахгүй буцаж ирэхийг мэдэж байсан тул Вүүгийг Хээжүү шууд л шүрж аван хэдхэн секундын өмнө хаалгаар гарч амжин. Аз болоход Вүүгийн машины хар ярдганд бүхнийг бичсэн байв. Дуян Ламбардаас гарч цагаан седан машин суусныг бичиж үлдээжээ. Энэ бүхний дараа хамгийн сонирхолтой нь Дуян алтыг өөртөө бус Хээжүүг аврахын төлөө хайж байсан байх нь тэр. Ким мөрдөгчийн зааврын дагуу Дуян алтыг хэлсэн үнэт эдлийн дэлгүүрт нь аваачаа мөнгө болохоор явв. Гэвч түүнийг өрх хүлээж авах нь тэр. Дэлгүүрийн эзэн мөнгө цуглуулж байна гэж шалтгаан хэлэн хуцаа хожиж байх бөгөөд нууцаар хичээлийн хүмүүст мэдээлэх нь тэр. Удалгүй хичээл хүмүүстэйгээ дэлгүүрийг бүслэн Дуяныг барив. Дуяныг маш харагсаар байцааж ярихгүй бол нүүрэнт нь насан туршдаа харамсах сориг хүлдээ шүүлэлтэй. Энэ бүх шүүлтийн дарамтыг даалуу Дуян эцэст нь бууж өгнө. Цаа алт хаана байгааг огт мэдэхгүй. Зөвхөн Хээжүүл барилыг нь мэддэг гэж хүлээн зөвшөөрнө. Хичээл тэр дээр Дуяны утсыг ашиглан нөхцөл байдал хэвэн байгаа юм шиг жүжиглүүлж Хээжүүд үнэт эдлийн дэлгүүрт уулзахаар дутна. Дуяны төлөвлөгөөгөр Хээжүүгийн утсыг Ким мөрдөгч авах байсан боловч энэхүү төлөвлөгөөнд бүтлгүтнэ. Хээжүү утсаа авахд хичээл шууд л Дуяны амийг барьцаан тавьж алтыг өгвөл тэр амьдүүлнэ. Үнэт эдлийн дэлгүүрт яаралтай уулзахаар ирэх гэж хэлэх нь тэр. Хайртай хүний аврахын тулд Хээжүү зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Вүүгийн түүний шийдвэр
тэрийг ихэд гайхах бөгөөд хээжүү түнд алт дугяаны унж явсан машинд байгаа. Алтаа буцааж авахын тулд энэ бүхнийг хийж гинэ гэж итгүүлхэн тэр. Тэд үнэт эдлийн дэлгүүрийн ойролцоо машинаа үлдээд хоёр тийш хуваагдсан машиныг хань. Үгийн цагаан седан машиныг олох бөгөөд Ким үрдэгчтэй таархан тэр. Ким үрдэгч юу болсныг сонссны дараа цонхыг хагалж нэгтгэхийг зөвшөөрнө. Гэвч дотор нь юу ч байсангүй. Энэ үед Ким үрдэгч бүгд камерын бичлэг дээрээс юу гарсныг нь асууна. Бүгд дугяаны үрж явсан үргэлж тэр их алтыг багтаах хэмжээний том биш байсан гэдгийг санав. Энэ мөчөд бүх үнэн ил гархан тэр. Хээжүүгийн зорилго алт бус дугяаныг аврахын тулд энэ бүхнийг хийсэн байхан тэр. Хээжүүг ламбард руу ирэхээс өмнө дугяан хээжүүд өөрийн алтан гултмаг зарсан мөнгөө шилжүүлсэн байхан тэр. Дугяаны энэ үйлдэл хээжүүгийн зүрхэнд хүрч үл томсорлож чадахгүйгээр өрөвдөх сэтгэлийг төрүүлсэн байна. Ингээд хээжүү үнэт эдлийн дэлгүүрт ирэхэд аимшиг төр зураг утхан тэр. Хичээл гэтээг урууж ан захирлын тал орсон гэдгийг мэдсэн бөгөөд гатар дээр нь шууд л утгалаад алчхав. Дараа нь тэр уцыг нь шалгаад ан захирлал хэдийн замдаа гарсан гэдгийг олж мэднэ. Хичээл олзоо бусадтай хуваах бодлого байсан тул үлдсэн хүмүүсийг тусдахаар шийдэж бүгдийг нь алхаар иргэн орно. Ингээд тэднийг хайр найргүй устгаж өрхөн сүүлийн нэг зүгтгийг оруулсан хүний хойноос хөөж дэлгүүрийг орхихон тэр. Хээжүүч энэ боломжийг ашиглан дэлгүүрд орж яныг олно. Тэд гарч амжаагүй байтал хичээл буцаад ороод ирэв. Сандарсан хээжүү буугаа гарган бүх сумаараа түнлүү бодож эхэлнэ. Гэвч хичээл маш хурдан байсан тул лангууны ард нүгдэж сумнууд бүгд л хий хосон өргөтгөн тэр. Хээжүүг сумгүй болсон гэдгийг мэдсэн хичээл бүх тоглоомыг дуусгахаар шийднэ. Ингээд хээжүү сэтгэл санааны дарамт өгөхийн тулд дугяаныг нүдэн дээр нь буудаж харна. Яг тэр мөчөд Ким үрдэг дэлгүүрт орж ирхэн тэр. Энэ үед бүгийг цухтахад бэлэн машинтайгаа хүлээж байгаад ан захирлыг хүмүүстэйгээ ирснийг олж харав. Тэд хэдхэн секундын дотор л бүгдийг нь бүслэн тодорхой байсан тул бүгийн машинаараа замын голын хаалт руу өргөж үнэт эдлийн дэлгүүр рүү орох цорын гац замыг хааж өрхөв. Дэлгүүр дотор Ким үрдэгчийн галын дэмжлэгийн дор хээжүү бүгжээ төвлөрүүлэн сүүдэр хөдөлгчрүү төрсийг олж хараад гал нэв. Энэ удаад алдсангүй. Хичээл газар дээрээ унаадаг. Ингээд дугяаны өглөө өшөөг авч чадхан тэр. Хээжүү шархсан байсан дүү. Хээжүү суманд оногдсон байсан мөгөө тухайн алтхайхаа өмнө Ким үрдэгч болон үгийн хоёр алтыг анханасаа алт хайлуулсан үйлдвэрт нуусан байсан гэдгээ хэлнэ. Бодлого үгийн үйлдвэр тэрв. Энэ үед Ким үрдэгч Осогтой хамт ирхэн тэр. Ким үрдэгч үгийн хоёр хоёулаа алтыг ашиглан хээжүүгийн амийг аврахыг хүсэж байгаад би биндээ нэг л итгэж өгөхгүй байлаа. Энэ үед Хосог нэгэн зочирдом үннийг хэлнэ. Тэдний өмнө байгаа энэ бүх алт хуурамч байхан тэр. Хээжүүгийн нууц захиалгаар тэр шүнжин сууж өндөр чанартай хуурамч алт үлсэрсэн байв. Энэ хооронд хээжүүг ан захирлын хүмүүс барин гахаан нэтэлгааны газар руу очсон байв. Хээжүү барьшлыг л хэлэхгүй бол алт үргэлж аюулгүй байна гэдгийг мэдэж байлаа. Гэвч ан захирал бусдаас тийс өөр хүн байхан тэр. Хээжүүг үннийг хэлүүлэхээр шахаж байх үед Ким үрдэгч яг цаг олж ан захирал руу хуурамч алтны зургийг илгэв. Ким үрдэгч ан захирал бүх алтыг олчлоо л гэж хэлнэ. Ан захиралч гайхав. Яагаад энэ бүхнийг хийж байгаа юм бэ гэж асууна. Ким үрдэгч энэ бол эцсийн найдвар гэдгийг мэдэж байсан тул хээжүүг өөрийнхөө охин гэдгийг захирал хэлнэ. Ингээд Ким үрдэгч ан захиралтай тохиролцсон алтаа аваад хээжүүг орондон суллуулахаар болно. Ким үрдэгч чандрыг үгээд өгөөд бүх зүйл дуусны дараа энийг хээжүүд өгөөрэй гэж захин. Шөнө болоход Ким үрдэгч дутуу баригдсан амралтын газрын талбай руу гацаараа явна. Харин үгийн үүрэг бол машинтайгаа нуугдаж байгаад хээжүүг суллалмагц шууд л аваад явах байлаа. Хосоог үнэхээр сууд дархан байхан тэр. Түүний хийсэн хуурамч алт чихнээсээ ялгдахааргүй харагдаж байлаа. Ан захирал алтаа буцаа авсан гэж бодсон тул амлалтаа биелүүлж хээжүүг суллана. Хээжүү шууд л гүйсээр үгийн машин цугаад тэд хөдлөх бөгөөд энэ үед алтны мэрэгжилтэн шинжилж үзээд энэ бүх алт хуурамч байна гэдгийг ан захирал хэлж өрхөн. Хээжүү үгийн хоёрыг зүгтах хугацаа өгөхийн тулд Ким үрдэгч ганцаараа тэдэнтэй чадхаараа тултална. Тэр аймд гарах боломжгүй гэдгийг мэдэж байсан ч огтхон ч харамссангүй. Энэ бол түүний гэр бүлийг хамгаалж чадаагүй эцгийн сүүлийн нөхөн төлөөц байв. Хээжүү үгийгээс Ким үрдэгч аюулгүй үстэй л гин. Үгийж асуудалгүй нөгөө тал руу зүгтахаар тохиролцсон л гин. Энэ бүх явдлын дараа хээжүү буугаа үгээр рүү чиглүүлж эзэмгүй газар машинаас болоод ганцаараа цаашаа явв. Үгийж үнд нь гомцсонгүй. Үгийн хувьд хээжүү харанхуугаас татаж гаргаж авсан цорын ганц хүн нь байв. Хээжүү явсаар нам гөмгөн сүмд хурж жинхэнэ алт нуусан машинаа авна. Дараа нь хууль бусаар хил нэвсрүүлэг хүмүүстэй холбогдсон дараагийн усанд тонгоцсон сууж амжина. Усан онгоцсон суусны дараа бөөгийн өвсөн жижиг цагаан утыг цаарав. Нээж үзтэл ээжийн чандрыг хадгалсан шаазан сав байхан тэр. Нэрийг нь хүртэл хийсэн бай. Тэрээр уйлсаар усан онгоцоор талаа гатлана. Ингээд үтгэл солигдоход хээжүүгийн мөрөөдөл байлсан байв. Хээжүү Францын жижиг тосгонд 50 орчим амьдарч байх бөгөөд Жуарангийн хурамч нэрээрээ шинэ амьдрал эхлүүлсэн байв. Тэр талхны газар тогтмол очдог байсан бөгөөд нэг өдөр дэлгүүрийн эзэн түнд Солонгосоос ирсэн ил хэмжээг өгнө. Үгүй түүнийг үнэндээ хизээж мартаагүй байсан байв. Тэр үлдэж бүх асуудлыг тэгцлээд үлдсэн алтаа зарсан хэмжээний мөнгө болон Ким үрдэгчийн чандрыг түүнд илгээсэн байлаа. Хээжүүч мөнгө болон алтаа зойрны хөрөгчөндөө хатгалдаг байхан тэр. Удалгүй бүүгийн далай гатлан Францад ирж тэд дахин уулзсан. Тэд жаз жаргалтай төгсгөлтөд хүрсэн гэж бодож байлаа. Гэвч тэд аимшигтайгаар эндүрчээ. Гэтэгийн хүмүүсийн дайралтын
цувралсандаа мөлцсөн Камбожийн ажилтнанд тэднийг тасралтгүй мөрдөж байсан байв. Ингээд тэр тэднийг хайсаар эцэст нь амьдарч буй газрыг нь олоод ирсэн байв. Ингээд Голланд цуврал маань дуусна. Энэхүү кино давчлал таалагдсан бол лайк, subscribe дараад дараагийн ангийг хамтдаа хүлээцгээе. Баяртай.